Эрхэм бодис нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид галт засгийн тухай хууль болон түүнтэй даган гарсан дүрм журмууд дээр зарим нэгэн болохгүй өгдөг байгаа юм асуудлуудыг та нар яриач гэдэг манай нэвтрүүлгийн зөвхт хүмүүс их хандсан. Тэгээд тэр талаараа ярилцах гээд бас очтой урьчаад байна. Тэгээд очтой энэ өдрийн мэндийг хүргэе. Ирсэн төлөөлөө бас танилцуулъя. За манай Эрдэнэ хэлэг байна. Хэлгийн манай өөргөө танилцуулах хэрэгтэй. За сайн байцгаана уу. Намайг Эрдэнэ Эрдэнэ хэлэг гэдэг. Монголын 3 бууны болон төмөр бодлогын холбооны захирлаар ажилладаг. Бодлого спортын үйл ажиллагаа эрхэлдэг. Төрийн бас байгууллагатай. За манай их сайхан. Сайн байцгаана уу. Би Асетрийн үеийн захирал Хингис сайхан. Галт засгийн импортлогчдын холбооны гишүүн. За нэг галт засаг сумбуу импортлогч компани нэг одоо төлөөлөл гэж орж ирсэн байгаа. Манай мөнх Эрдэнэ. За сайн байцгаана уу. Намайг мөнх Эрдэнэ гэдэг. За би бол хуваарай бизнес эрхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бодлого бас сонирхогч. За бас ангөрөө сонирхогч юм байгаа. Энд манай ганах байна. Ганах тулга галт зэвсэг цуглуулагч, сонирхогч, судлаагч гэх юм уу. Нийгэм төлөөлөлтөд хэдэл бас энэ хуулийн талаарх одоо зарим одоо иргэдэд бас зарим талаар ойлгохгүй гээд цугласан байгаа. Тэгээд хамгийн түрүү нэг бидний толгомдод хамгийн том асуудал миний хувьд болохоор тэгж бодож байна. Сум гэж бодож байна. Тэгээд одоо та бүхэн одоо сумны одоо хэрэгцээ шаардлага яг бид нь өөрсдөө үйлдвэрч чадахгүй учраас тэр талаар нэг ярилцъя гэж бодоод. Гэхдээ мэдээж тэгэд сум бол нэг хязгаарлагдмал байдаг тийм. Ялангуяа спортоор хичээлж байгаа буудагч нарын хувьд бол сумны дутагдал хомсдол бол байнга олон жил явсаар л ирсэлтэй. Тэгээд гаднаас байнга сумаа импортоор оруулж ирдэг. Оруулж ирэхэд бас мэдээж айгүй их давж ижлэр нь оруулж ирдэг. Спортын үйл ажиллагаа явуулж байгаа бүх холбоодууд яг адилхан. Энэтэй бас учирч байгаа хаа. Тэгээд анхны жилүүдэд бодоход бол Монгол улсаар сумын импортлж оруулж ирэх тоо хязгаарыг бол мэдээж нэмж өгсөн. Бүх холбоодуудад бас нэг тодорхой нөгөө биднес чинь жил болгон одоо сумны квот гэж үздэг шүү дээ. Тухайн жилдээ зохион байгуулах тэмцээн уралдаан тэгээ бүх юмуд одоо бие тэмэр эрхэлсэн засгийн газрын гишүүндээ хэлж уламжлаад тэр нь болохоор цаашаага хууль зүйн асуудал эрхэлсэн сайд руугаа бас дамжаад тэгээд мөн тэрний доор ажилладаг одоо Монгол улсын галт засгийн комисс гэж байна шүү дээ. Комиссараа дамжаад яг тухайн жил хэрэглэх сум болон галт зэвсгийнхаа тоог орнол батлуулж авдаг. Сүүлийн жилүүд бол харьцангуй гайгүй. Бас нэг тоог нь бас нэмэгдсэн байгаа тий. Тэгээд яг сум дээр одоо яг болж байгаа болохгүй байгаа зүйл гэдэг юм уу одоо мэдээж эхлээд эргээр нь ярихт бол гайгүй. Нааштай ер нь сайжирсан. Хоёрдугаар болохоор хомсдол аяг их байдаг. Хомсдолны юу гэхээр мэдээж дэлхийн геополитикийн бас нэг асуудлууд байна шүү дээ. Энээсээ болоод сум үйлдвэрлэгч орнууд маань бас Монгол руу өгж байгаа сумны хязгаарлалт бол нэлээд л байдаг тийм. Тэгэхээр биднээс хүсэж байгаа сумны тооч тэгээд тэнд үйлдвэрээс авах хүсэж байгаа сумны тооны ер нь бол тэгээд жоохон дөө Монгол бол бүх холбоодууд нийлээд өссөн ч ер нь бол сум хөдөлж авах тоо их бага байдаг. Тэгэхээр биднээсээ нөгөө харьцаж байгаа харьцаа бүх зүйлүүд маань бас жоохон дутагдaltaй санагддаг. Сая бэлгийнхээ ярьжсэн дээр санана. Тэрний манайх шинэ олимпизм хариуцсан сайттай болоод тэгээ нэг сумны өсөлт явуулсан чинь энэ бай тийм холбоод юу аадгүйгээд сумны өгөхгүй татгалж чинь ч нэг хэсэг яваад нүүр наваа нэг фэйсбүүкээр нэг болсон санагдаад. Тэр санаанд байна. Тэгэхээр нэг асуудлыг эрхэлж байгаа сайд нэг юм асуудлаасаа мэддэг байж болцож байгаа зүгээс санагдчих тийм. За яах вэ? Нэг үе бодвол одоо энэ 2015 оны хуульчин хэрэгжиж эхлээд хөрсөн дээр суугаад бас жоохон тогтворчлаа шүү дээ. Одоо квоты гэдэг асуудлыг ерөнхийдөө нийтэд холбоод импортлогч эднэрт нэг ойлголттой болоод ерөнхий энэ судалгаа энэ квотыг тогтоогоод байгаа сумбууны хэмжээнийг судалгааг нийлүүлж тоо хэмжээг нь бичээд байгаа. Энэ одоо нэгэсэндээ ажлын эрх зүйн маань өөрөөсөө ингээ хөрсөндөө суугаад 9-10 жилийн нүүр үзчихэд байна л да. За 2015 оны энэ хуулийн ололттой давуу талаар нөгөө галт засгийн хэрэглээг хадгалтын журам мэдрийг жоохон дэлгэрэнгүй олж өгснээр
спорт хөгжөхөд нэг талаасаа харьцангуй эерэг давуу талыг үзүүлчихэж байгаа. Тамирчид буу сумаа өөрөө ийш тийш аваад явах хэрэгтэй болоод тамирчдын сумыг улсын хилээр оруулж ирэх асуудал маань илүү зохицуултад өргөн хэмжээнд зохицуулагдаж өгсөн. Энэ хууль хэрэгжилж эхний хэдэн жилдээ квотынхаа одоо нэг тоо хэмжээг тогтоогоод байгаа асуудлаа жоохон хумж бариад тоог нь багасгаж өгөхөд сумны одоо хомсдлыг үүсгэж байгаа. Тэрэн дээр бол яг тоо хэмжээг яаж судалгаа хийгээд байгаа бол тийм ил нээлттэй дэлгэрэнгүй биш шүү дээ. Тэнгүүд энэ олон компани жишээлбэл хэмжээг нь тогтоогоод өгснөөрөө зарим нэг төрлийн сумыг одоо нэг ашиг багтаа хүнд гарантаа ч гэдэг мөнтэй сумын хэрэглээ чинь зохиомжтой хомсдол руу ороод ирж байгаа. Квот багасаад ирэхээр энэ сүүлийн хэдэн жилүүдээс энийг одоо нэг ясанд хомсдол үүсээд одоо нэг ясанд бидний хэлээд байгаа нэг хууль бус сумны 8-аач дэлгэрээд ирэхлээр комисс тэрийг ерөөхдөө судалгаагаар одоо тандаад гэдэг юм тий. Ерөнхийдөө энэ хомсдол үүсээд ийм сумны хөөрөгдөд байгаа гэдгээр квотыг нэмж өгсөн сүүлийн хэдэн жил. Гэхдээ хэдийгээр түрүүний миний энэ хүний ярьж байгаагаар бидний Монгол улсын жижиг зах зээлийн борлуулалтын хэмжээ тэр сумны одоо гадаад үйлдвэрт очихоор биднийх зүгээр нэг түүцний захиалга байдаг байхгүй. Ямар ч захиалга. Бидний бүтэн жилийн квот штэ. Тэгээд авлаа гэхэд ямар нэг байдлаар нэг олон улсуудын дэс дараалалаар багтхан хэмжээний захиалга хугацаа ер нь жоохон хойшлол ороод ирдэг. Тэгэхээр энэ хоёрын хооронд зохицуултыг яаж зохицуулах вэ гэвэл харьцангуй одоо жишээлбэл тамирчдын сум мэдээж хэрэг их хэмжээний сумаараа бэлтгэлээ хийх тусмаа амжилт гаргаж байгаа. Анчтын сум болвол одоо жижиг том ангийн хэмжээ хязгаарыг харьцангуй квот тавиад өгчснөөрөө ялгууртай тавьж өгснөөрөө энэ одоо нөгөө том үнэтэй сумны одоо нэг ясандаа яг жишээ аваад хэлэхэд 760-аар 39 калибрыг хүмүүс авчирдгүү. Энэ сумны нөгөө ашиг хамгийн ашиг муутай сум баг. Нөгөө үнэтэй тэгсэн мөртлөө нөгөө квот нээгүү баг. Тэгэхээр тэр квот баг дотроо хүн чинь нөгөө нэг ашиг аль болох өндөр гаргахаар юу гэдэг 764 нөгөө 300 Манчестер ч гэдэг юм те. Тэр сумаа татаа авалт эргээр энэ 760-аар 39 ямар нэг байдлаар орхигдож эхэлдэг. Тэгэхээр энэ чинь дийлэх калибр нөгөө малчтын бонууд байгаа шүү дээ. Нэг эсгээ саяганаас ахуулаад энэ чинь хуулиараа яг шинэ олгодож эхлэегүй ч гэсэн хэрэглэнээс гараагүй орсоор байгаа бонууд байгаа. Тэгэхээр эднэрээ сумны хомсдол бол байсаар байгаа. Шууд угаасаа автоматар бий болж шүү дээ. Манай хүүхдний хувьд сумны юм санагдав. За миний хувьд бол ерөөсөө тэр яг квот энтрийн сайн мэдэхгүй яг хэрэглэгч талаас нь ярихад. За би бол өөрөө нөгөө спорт бас нэг холын буудлага сонирхдаг бууддаг. Тэгэхдээ ер нь бол энэ бас яг сумны хомсдол үүсдэг. Сумны үнэн дээр бол бэлтгэл бас хийж чадахгүй тохиолдол заримдаа гардаг. За ангийн сум юм буюу одоо амтан агнах одоо анчин хүний хэрэглээнд бол сум бол харьцангуй бага байдаг. За нэг 20 ширхтээ нэг хайрч сумыг авсан байхад тэр хүн баг нэг жилд хэрэглэх боломжтой. Хаяа нэг явна те. Явах үед нь тэр чинь нөгөө сум гарах үе байна, гарахгүй ч үе байна, хоос ирэх ч үе шүү дээ. Тэгэхээр анчтад бол сум бол нэг бас нэг хэрэглэнээс гарцсангүй гайгүй. За яг спорт, буудлага одоо энэ чиглэлээр хичээлж байгаа тамирчдад гэх юм бол хомсдол маш их гардаг. Гарахаасаа илүү бас үнний тал дээр бас үнэтэй байдаг. Тэгэхээр тэр чинь бас аваад бас тодорхой хэмжээний мөнгө орно шүү дээ. Бэлтгэл хийхэд. Тэгэхээр тэр бэлтгэлдээ бас зарцуулах цаг хугацаагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ тал дээр бас манай одоо энэ импортлогч төлөөлөгч ирсэн байна те. Тэгээд энэ чинь яг түрүү ярьж шээ яг түүцний нөгөө нэг үйлдвэрчдээс навахаар яг түүцний хэмжээний юм гэдэг шиг. Тэгэхээр чи мэдээж тэр цаад компани мэдээж хоошоо тавьчихж байгаа л да. Тэр нааш оруулж ирэх юм аа. Тэгээд энэ удаа квотыг бол бас харж үзээ те. Бас нэг болж игэл задгаа тавьчихвал гэж бодох юм. Тэр нь бас болдгийм болдгоо сайн мэдэхгүй байгаа. Тийм. Ганах үед нь бас энэ талаар гэж боддог. Одоо би бол ганах үед нь одоо чинь гоё ингэ үнтэй дээр үн буузын цуглуулцдаг. Тэр буунд таашаа сумлаад би хэцүү. Одоо чинь Британий сум хэд бол хийхгүй. Гэхдээ гадаад бол хийж идэх байхгүй те. Тэрийг бол авч ирэх болцоод
дангаж авруулж ирэх чадахгүй гэдэг. Тийм одоо галц зэвсгийг бол одоо сумгүй өөр төсөөлөх харахгүй. Тэгээ сум бол бууны одоо нөгөө талцаа ашгүй байх. Хичээл галц зэвсэг гэж болно. Тэгээ манай нөхцөлд бол их сонирхолтой нөхцөл байдаг. Тэгээ ингээ үзэхлээр одоо сая ярьж байна 15 оноос хойш одоо галц зэвсгийн уур шинжлэгдээд нэг одоо нөгөөх нь мөрдөөл ирж байна. Тэгээ одоо нөгөө мөрдөж байгаа бол маань яг өнөөдрийн түвшинд өнөөдрийн шаардлагыг хангаж ийнэг бол бас хангах байчлаа. Тэгэхээр энэ шин бид нар сайжруулах хэрэгтэй. Энэ дээр бүгд дээр бас дуу хоолой нийлүүлээгээд ингээд хамтраад ярьж байгаа нь бол сайхан байна. Нэг тал. За тэгээд сумны хувьд гэдэг бол одоо бид нараас дэвшилттэй. За ер нь бол удахгүй тун удахгүй төрийн болон хувийн хвшлийн 2 3 ч үйлдвэр одоо сумны үйлдвэр ашиглалтанд орох гэж. Тэгээ энэ бол одоо том дэвшил. Монгол улс одоо түүгэндээ ч ер нь анх одоо энэ сүүлийн үед бид нэр сумаа хийж байгаа юм. Гэхдээ дээр үед бид нар бас Британий сум монголчууд усраад одоо тэгээд өсөн байна тийм за дан байлдан тэрглээ явж исэн түүх бас байд юм билээ. За тэрнээс өмнө бид бүхэн бас дарь хийж исэн. За их бууны одоо тоглоом сум энэ бид нар цутгаад хийж исэн юм түүхийн баримт одоо яг хийж исэн газар энэ одоо бид манад байдаг юм билээ. За тэгээд өнөөдрийн нөхцөл дээр гэвэл одоо бид нар энэ бүгд сая ярьлаа тэр ковод гэдэг нэг юм байна. Тэгээ энэ дээр ингээд бидний хязгаарлаад байна. Үнэхээр хязгаартай байгаа нь үнэн. Жишээ нь одоо энийг зүгээр одоо би бол ангихээс илүү нөгөө спорттой тамирчтай холбож ярих. За мэдээж тамирчин хүн бэлтгэл сайн хийж ажил одоо нөгөө амжилт гарна. За амжилт гарахын тулд буудлагын тамирчин буудаж ажил амжилт гарна шүү дээ. А гэтэл одоо өнөөгийн манай Монголын одоо тамирчдын хэрэгжилж байгаа сумны хэмжээ за тэр гадаад улс орнууд хэрэгжилж байгаа хооронд бол тэмээ ялгаатай байгаа. Тэ одоо маш асар том ялгаатай. Бид нар чинь за 150 200 мянгаар жил буудлага хийжээж тэр дэлхийн авраг амжилтыг бол гаргадаг. Гэтэл бид нар өнөөдөр нэг за тэгээ одоо магадгүй хамгийн сайн нэг 50 мянгаар буудах уу? Ингээ байхгүй шүү дээ. 50 мянган сум гэдэг чи одоо 50 мянган өртөг нэг холбоонд гэж коуч болчиход байгаа шүү дээ. Бараг тийм л. Тэр чинь нэг 50 мянга холбооны квот биш үү? Тэгэхээр бид нар тэр хэмжээнд сум маань бэлтгэлээр манай тамирчин хангаж чадж гэнэ гэж чадахгүй л байгаа байхгүй юу? Гэхдээ одоо юу гэдэг нь бас сайхан нэг мэдээг саяхан карбины дэлхийн аваргаар одоо манай залуучууд бол тэнд бол үнэхээр хүмүүлсэн. Үнэхээр одоо Монгол хүн гэдгийг гайхалтай юм байна гэдгийг бол харуулсан тийм. Бидний нөхцөл байдал эдгээр сумнаас ахгуулаад одоо тийм сайнгүй байгаа ч гэлээ гэсэн бид нар үнд амжилттай байсан. За удахгүй энэ яригадаад байгаа 3 үйлдвэр ашиглалтанд орчих дараа бас сайхан болно гэж бодож байгаа. А гэхдээ сая энэ одоо манай сумын бүрт их сайхан ярьлаа. За тэгвэл одоо нийтлэг сум нь ингээд энэ үйлдвэрлэлд эхлэе гэж бодож байна. 739-аас ахгуулаад 919 байна. За элбэг ашигладаг сумнуудаа гараад ирдэг. А гэтэл яадаг нөгөө цуглуулагч юм уу одоо анчтад байдаг ховор цөөн одоо тооны буунуудын сумнуудыг яах юм бэ? Энэ бол дахиад нэг асуудал үүсдэг. Тэгээд яг тэрнээс болоод за хомост үүсээд нэг сум хэдийдээ 30 мянга хүрсэн гэсэн үү те нэг ширхэг сум. Бидний одоо надад тийм хэлжсэн. Калориус өнгөж ирдэг чинь 500 мянга. Нэг хайцын 500 мянга болчихсон. Нэг ширхэг нь 10 мянга болчихсон. Тийм 10 мянга болсон. Гэсэн нөгөө 36 юу лээ? 764 764 30 мянга хүрсэн. Гэтэ нэг ширхэг сум одоо тэр чи юу гэсэн үг вэ? Тэгээ гэтэл одоо удахгүй нийтлэг сумны үйлдвэрүүд ашиглалтанд орчвол за энэ ховор сумнууд энэ хэрэглээ юу нийлүүлэлт илүү сайжраад явах. Яг л ковод гэдэг нэг юм тавьчихлаа. Энэ ковод одоо яг тухайн үед хэрэгтэй байсан гэж магадгүй тийм. За өнөөдрийн өвчнөд бол энэ одоо илүү юм байна л гэж харж байгаа. Энэ ководгүй байгаа. За тэр хууль зөрмийнхаа дагуу за энэ импортлогч компаниуд нь оруулж ирээд зах зээлээ хангуул яасан юм бэ? Энэ одоо өнөөдөр бид нар яг хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тэгээ одоо жишээ нь нэг хүн жилдээ нэг галц шиг импортлогч оруулж хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Магадгүй тэгсэн тэндээс биш бол Монгол байдгүй одоо Монгол хэрэглэдэг калибр сум аваад калибртай сум аваад ирдэг. Сумны буу аваад ирдэг. Тэгээд тэхэндээ тохирсон сумаа би авчирч бас чадахгүй байна. Хувь оруулж ирэх хэрэгтэй байхгүй юм шүү дээ. Уулын дээр чи нөгөө 60 билүү 50 сумны юу байсан. Хуулийн дээр албан ёсоор нэг хүн нэг л бөө гэсэн болохоос сумны байхгүй шүү дээ. Нэг ч үг баг. Заншлаараа бол нэг буундаа нэг хайрцаг сум зөвшөөрөлт өгдөг. Тэрийг яг тэр гайлдаар очиад бас асуудал үүснэ шүү дээ. Тэгээд нэг гайл дээр чинь өөрөн дээр чи байхгүй байна гэдэг ингэж шүү дээ. Асуудал бол үүснэ. Ер нь бол өөртөө үйлдвэрлэдэг юм бол нэг ингэж хязгаартах тохиомж байгаа юм тийм. Тэгээд магадгүй одоо сум импортлогчдод одоо хэр эдгээр чинь үнэхээр одоо энэ сум эрэлттэй нэг хязгаар тоо тавихгүйгээр гэж бодоход магадгүй
өөрөөсөө тэр хэрэглээсээ давсан сум аваад ирвэл өөрт нь нэг илүү сум авчиж байгаа хохиролтой болно уу гэхээс биш тэрэнд юу гарахгүй шүү дээ. Харин хэрэглэгчд хэрэгтэй болно шүү дээ. Тэгж бодоод зөв харддаг юм дээ. Тийм одоо тэгээ энэ буудлага хийж байгаа ялангуяа одоо халын буудлага хийж байгаа энэ залуучууд дандаа үйлдвэрийн сумаар бодож шүү дээ. Тэр нэг зүйл шүү дээ. Ирлөө тэгээд өөрөөсөө сумаа хийгээд бууныхаа твист зүүн таарсан сумаа хэрвээ өөрөөсөө хийгээд эхлэх юм бол бас амжилтууд арай өөр бол тамирчтэй. Тий. Нэг талаараа бас журамлаад хуучтаад бас гаргачвал маш хэрэгтэй байгаа. Мөн Эрдэнэтэй бол угаасаа санал нэг бол. Тамирчин ч нэг амжилт гаргахын тулд одоо бол яалтчгүй үйлдвэрийн масс хийцийн сумаар л спортын бүгд хичээллээд явж байгаа. Тэгэхээр яг нөгөө үйлдвэрүүд маань бас эвгээр харах юм бол ашиглалтанд орчих юм бол тамирчид зориулсан спорт сумыг бас тусад нь яг хийж өгөх боломжууд бас нэгдэх болов гэж харж байгаа. Тэгээд одоо яг дэлхийн тэмцээнүүдэд одоо зөндөл очиж үзэж штэ тий. Яг Монголоос биднээс ингээл очиод оролцож байгаа тамирчид нөгөө өрсөлдөж байгаа өрсөлдөгч нар дэлхийн хэмжээний тамирчдыг харахад бол угаасаа л өдөр шөн шиг биднээс одоо жишээ нь 3000 та сумаар буудаж ихт нөгөөдөл чи яг хамгийн доод хэмжээнд нь авчихсан 1000 та сумаар буудаж их жишээний тэр нөгөө тийч бага рекордын нөгөө хамгийн багч амжилт нь илүү болчихж байгаа тийм. Сая хүртэл одоо нөгөө карбин дэлхийн аврагт явсан нөгөө залуучууд маань ирээл хэлж яхад бужигнсан тоосон донд буудаал ирлээ. Нөгөөдүлийн чинь бууд яг нэг юм хийм буугаар буудаж байгаа юм шиг л буудаж байна. Тэгэхээр тийм ч гэсэн бас амжилт гаргаад ирлээ гэж юм гэдэг чинь бас биднээс цаашдаа олон улсын тэмцээнд яваад амжилт гарах бүрэн бололцоонууд байна гэдгийг бас харуулаад байгаа юм л та. Уус эсгийн хувьд бол их гоё болчиход байгаа. Тийм зэвсэг тоноглолын хувьд бол биднээс тэр ямар ч асуудалгүй. Яг дэлхийн хэмжээнд ямар зэвсэг хэрэгжилж байна тэрийг биднээс авчирч хэрэгжилж чадж байгаа. Яг гэвэл энэ 15 оны хууль энийг хэрэглэхэд бол хамгийн нөгөөжтэй хууль болсон гэж нэг талаас харж байгаа байхгүй. Яг гэвэл ерөөсөө манай хуульчдад одоо миний харж байгаагаар бол Наац төв дотроо ер нь их хамгийн аятайхан хуультай байгаа шүү дээ. Олон улсад очиод яг зэвсгийн хуулийн дагаа биднээс зэвсгээ авч очиод бууддаг тий. Ингээ бүгдийг харьцуулж харахад бол ер нь бол Монгол улс бол Аз төв дотор зэвсгийн хууль бол их таатай шүү гэж харж байгаа тий. Тэгээ мэдээж сайн ч тал байна, муу ч тал байна. Тий алдаатай юмуд бас байж л байгаа л да тий. Тийм тэгэд сумн дээр бол одоо яг тэгэд квот гэж нэг юм тогтоож байгаа нь мэдээж ингээд харьцуулаад жил болго ингээ өсгөөл нөгөө харьцуултуудаа хийж л байгаа юм л та. Тэгээд спорт холбоодуудад тодорхой хэмжээний бас гайгүйхан ахиухан хичээгээд ер нь бол хичээж байгаа тий. Холбоод юмнууд нь. Тэгээд өглөөч гэсэн цаад сум үйлдвэрлэгч компаниуд нь биднээс өгснээр тэр өгөхгүй. Жил болгон биднээс тэр өссөн хэмжээгээр авч чадахгүй учраас баг бас миний санал бол таатай адилхан баг. Энэ квот гэж юм баг хэрэг байна уу? Тэр тоогоор нь биднээс авчирч чадахгүйгаас хойш чи тэдний шиг сум жилд импортлж оруулж ир тэрэндээ бариул гэдэг юм бол одоо яг одоо бол яг энэ нөхцөл байдал дээр нэг тийм зохицохгүй юм болцсон юм болов уу гэж харж байгаа тийм. Тэгээд угаасаа магадгүй импортлогч нар бол өөрөө хөрөнгөний хэмжээнд эргэлттэй тааруулаад аваад байгаа юм шүү дээ. Тэр орж ирж байгаа зайлтур мэдээж тоош ирэхин хянаал болоо. Илүү тутам хэрэггүй гэж боддог. Юу гэж боддог. Тэгээд одоо манайхны нэг энэ гарнаас импортоор авч байгаа юм. Бүгд онгоцоор тээвэрлж байгаа тийм. Хамгийн одоо үнэтэй тээврээр бид нэр сумаа тээвэрлэдэг. Сумаа гэтэл өөрөө дам металл хамгийн хүнд ачаа. Тэгээд энэ одоо хамгийн үнэтэй тээвэр хамгийн хүнд ачаагаар нийлээд ирэхээр сумны өртөг бол ямар болох нь ойлгомжтой. Тэгээд өртгөөс хамаарал одоо түрүүнд ярьсан нөгөө манай тамирчид тийм. Одоо яг хүссэн хэмжээнд бас бэлтгэл хийж чадахгүй л байгаа. Яг тэр хэмжээгээр хангаж бас үдэрч чадахгүй л байгаа. Магадгүй манай энэ төрийн байгууллагууд байна. Манай хүчний байгууллагууд бас өөрсдийн албан хаагчдын бэлтгэлийг бас хийх. Бас дахиад нөгөө өртөг мөнгөнд тулж байгаа тийм. Тэмцээн төсөөс гарна шүү дээ. Одоо жишээ нь Америкийн зүгээр тэр юуны одоо үндэсний гвардийн байлдагч гэдэг тэр хүн жилд 12,000-аас 15,000 удаагийн буудалд хийх ёстой гэдгээр бүр заагаад өгсөн байгаа шүү дээ. Нэг хүний. Гэтэл одоо манайх одоо юу гэдэг манайх зөвхөн л дээ. Тэр хүмүүсээ тэр хэмжээнд бэлтгэл хангая гэвэл бидний тийм сум байх уугүй юу. За төр төсөв маань өөрөө тэр хэмжээний зарлыг даах уугүй юу гэл ингээл дараачийн асуудал байна. Тэгвэл удахгүй одоо энэ үйлдвэрүүд маань ашиглалтанд орчихно. За тэгээ ирэхлээр за өртөг үний хувьд бол өөр болно. За тамирчид болон за манай төрийн албан хаагчдын бэлтгэл за юм бол өөр болно гэж найдвартай итгэл бол байгаад байгаа шүү дээ. Удахгүй өөр болно. Ингээд нэг сумн дээр нэг ярихад нэг юмрхүү байна. Бид бас энэ нэвтрүүлгээ хийхдээ бас event тэтгэгч нар байна. Бид нар тусалдаг. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийг хийж байгаа газар маань агаар центр гээд хаалт дүүргийн одоо бид хууч нар дээр гурвалжингийн үүрнээс урагшаад аваад түүний үйлчийн хувьцаат компани байранд байрлаж байгаа. Энд бол одоо таахан одоо шинэ жил дуудахгүй болох чинь хичнээн ч хүнтэй байгууллага албан газар хувь хүмүүс хандаж болно.
олон VIP өрөөтэй олон том танхимтай хурлын залтай, хоолны залтай гоё газар шүү тэгээд. Энэ бол миний нэг хувийн бодол байдий. Коват бол байх ёстой байхгүй юу? Коват бол хязгааргүй байх хэрэггүй. Яагаад гэвэл хуулийн дээр сул тал байдаг. Нөгөө төвчин салбартай байж болно тийм үү? Тэнгүүд саяын энтлийн өнцгөөс хараад ирэхээр бид нар чинь нөгөө нэг ийм базуур дотор, диктатур дотор бэжж хуулиа биелүүлдэг ард түмэн. Тийм үү? Жишээлбэл холбооны зүгээс юу гэдэг одоо тамирчтай тарааж байгаа сумыг тэр талбай дээр хэрэглүүлээд дуусгаад ашиглуулах хэрэгтэй. Ямар нэг байдлаар тэр талбайгаас гарч явах ёсгүй гэдэг тийм нэг орчин байна тийм үү? Эрх зүйн зохицуулт байна. Энэ импортлогчдын хувьд ч гэсэн ерөнхийдөө тэр зөвхөн анчид хэрэглэгчтэй ингэж нийлүүлэхээс гадна эднэрийн хажуугаар үндэсний эн чинь нөгөө нэг асуунд нийтийг хамарсан макро эдийн засаг шиг том бизнес биш байхгүй. Эргэлтийн хөрөнгө тодорхой коватыгаа хүрээнд эргэлдэж байдаг. Тэрийг бол одоо юу гэдэг хязгааргүй болоод бид хэдийн тухайн борлуулалт хэд дахин нугардаг ч юм уу тийм болох 8 бас биш. Энд чинь хүмүүс буруугаар ойлгоод одоо хэд 10 дахин нугалдаг гэж бодоод идэг бол тэгж амар нугарахгүй шүү дээ. Дистрибьютор компани бараг бид нар маркетинг үнээр зарна үхээс олон дахин нугалж чаддгүй шиг ашиг ч гэсэн тийм тодорхой хэмжээ. Гэтэл энэ дээр яах сул тал вэ нөгөөл төв дээр сая зүгээр жишээ авъя. Галзуурхын төв хуулийн дээр 3 төв байх хэрэгтэй. Төвд салбартай байх хэрэгтэй. Салбарт хязгааргүй болчихж байгаа. Ингүүд энэний сая нэг тендер дээр номин орж ирсэн. За номин болвол Монгол улсад хэдэн 100 салбартай компани билээ тийм биз дээ. Бид нар тэдний нэг одоо юу гэдэг нэг салбарын хэмжээнд хүрэхгүй жижиг компаниуд тахгүй. За ингээд номын төвийн эрх аваад цуцлагдаад энэ асуудал шийдэгдэг өргөжлөж байгаа. Гэвтэл санаатай болон санамсаргүй байдлаар номин сизигийн цэсвхийн үйлдвэр дээр галц үсгийн гэрээ байгуулсан. Манайх оруулж ирнэ. Төв зарах ирэхгүй мөртлөө гэрээ байгуулсан явж байгаа энэ нэг өсөндөө ямар нэг байдлаар тэр том компани хуулийн зөвлөх энийг мэдэхгүй байх асуудал бас биш тийм үү. За ингээд ямар нэг байдлаар охин компани дээр энэ юг авъя. Төвийнхээ эрхийг өөрийнхөө номин дээр авчи. Тэр олон охин компанийхаа нэгэн дээр импортын эрхийг авчи. Бас нэг охин компани дээр болохгүй нэг спортын холбоогоо авчи. За ингээд нэг төвлөрөөд ирэхлээр тэр сумны хязгааргүй болоод коватгүй болж байгаа юм чинь хэрвээ тэр компани орж ирээ авахд энэ 100 салбараараа бус сумны хязгааргүй байдал алдагдана. За 15 оны хуулийг баталж яхад нэг цэг төвлөрүүлээ гэдэг үзэл санааг Тэмүүжин гишүүн гаргах үед Эрдэнэ гишүүн хэлсэн байдаг. Буус сумыг дэлгэрүүлж байгаа нь өөрөө үндэсний аюулгүй байдалд маш суур чухал үзүүлэлт мөн. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөвж энийг төрийн хяналтаас бид нар алдах юм бол аюултай. Одоо аюултай хэсэг. Тийм учраас энэ бол төрийн хяналтын дотор байж ах ёстой гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хяналтгүй болоод коватгүй болоод энэ том компаниуд хизээ нэгэн өдөр заавал орж ирэх л байх. Ингэх юм бол энэ өөрөө ямар ч хуулийн зохицуултгаар хянах боломжгүй алдагдаж байна. Би арай өөр өнцгөөс харж байна л да. Ингээд одоо чинь буус ингээд одоо чинь танахаар ороход одоо хүн зэвсэг худалдаж авч байгаа буус сум авч байгаа хүн болгоно иргэний хөндлөгийн хөлбөрийг харгаад өгч шүү дээ. Энд тэдэн сум авч байгаа гэж харж шүү дээ. Гэхдээ одоо би зүгээр одоо энэ галчгийн хуулийн чинь хяналт тавьж байгаа байгууллагын цагдаа байгуулна шүү дээ. Цагдаа мэдээж шууд энэ хүнийг одоо өнөөдөр өдрөөр харангуйтай 10 шиг сум авсан. Энэ сум хаана нэрлэх гэж мэдээж дагаж авахгүй шүү дээ. Ерөөсөө тэрхүү боломжгүй. Миний зүгээр харж байгаа зүйл бид галч хэсгээ зүг эзэмшдэг болоо. Өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагааны бүх дүрм завраа эзэмшсэн чадвартай болчих юм бол хүн болгоо мэдээж одоо чинь юу гэдэг би одоо гэртээ хүүд аюулгүй байдлыг бүх юм заагаад өгсөн бол манай хүү өнөг мэдлэг бууг аваад гаргаад ингэ тоглохгүй байхгүй. Зүгээр би хүүдээ зааж өгөхгүй учраас одоо даалт одоо бид нар ч гэсэн хүүхд байхад энэ тохиолдол зөндөл харж байсан. Аавхаа бууг цэбэл нахнууж авч гараад гадаа гараад хий бууддаг ч юм уу. Тийм юм хийснээр
тэрийг таниулчвал тэр ижил гарахгүй учраас байх бол эвгүй гэж үздэг байхгүй. Одоо тэгээд мэдээж гаднаас орж ирж байгаа бүх сумч маань тоо хязгаар нь яг ингээд бид нар ингээд өөрсдөө дотроо хяналттай гэж хараад байгаа болохоос дэлхийд чинь юм манай төчнээ сум зарж тэднийх рүү оруулаа шүү гэдэг бүгдийг хянажаад байгаа байхгүй. Тоо хяналттай болохоор тэн дээр нэг асуудал байх гэж бодож байна. Яг гоо буу сум чи өөрөө нөгөө татврын ангиллаар тансаг хэрэглээний баг. Тийм үү? Татвар өндөр үнэтэй тансаг хэрэглээний татвар төддөг гэж явдаг байхгүй. Энийг бөөний бараа шиг талах чихэр шиг сүлжээ дэлгүүрүүдээр ороод ирэхлээр тэр цагдаагийн хяналт тэнд хүрэх үү гэдэг байна. Би яг ингэж боддог юм л да. Энэ сайхны өнцөг болохоор номон яагаад номон дээр л ингэж холбож байгаа болохоос яг одоогор бол тэгж айхтар сумыг бол авах тийм боломж угаасаа болцооч баг. Квоттой байлаач биднээс өгж байгаа квотных нь 200 300 мянга 400 мянган сумын тэр чигээр нь авахгүй л ба. Мэдээж энэ эдийн засгийн санхүүтэйгээ холбоотой шүү дээ. Яг энэ хүссэн хэмжээгээр нь ч үйлдвэр нь өгөхгүй байгаас. Жилд нь 2 3 заавал хуваадаг. 300 мянган сум авъя гэхэд бол маяг 300 мянган чигээр нь ер нь бол бараг өгөхгүй шүү дээ. Тэгэхээр түрүүн гандлага хэсэлсэн чинь нөгөө үнэтэй болоод байна. Хяналт нийцүү болоод байна гэхэр чинь тэртээ тэр үйлдвэрлэгч орн биш биднес. Тэгэхээр бид үйлдвэрлэгч орн биш учраас гаднаас одоохондоо авж байгаа тохиолдолд сумныхаа тоон дээр хязгаар тавих шаардлага бараг байхгүй гэж би юу хардаг. Олдож байгаа бол биднээс авч л байх гэсэн. Тэгэл өөрсдийнхөө тогтоосон тоо хэмжээндээ баригдчихал гаднаас авах гал гэдэг. Тэр өдөр тоо хэмжээндээ хүртэл авч чадахгүй байгаа ч гэсэн заавал ийм тоо гэдэг юм тавих. Тэгээ хяналтыг айхтар өндөр болгох гэхээсээ илүү одоо сая хосоо хэлж шít. Хүн болгоныг иргэн болгоныг галц зэвсэг тэгээ энэ тайбан адилдах хэрэгсэлтэй зөв аюулгүй харьцаа сургачихл юм бол энэ чинь эргээр биднээс л хэрэгтэй. Тийм бид нар ярьж байсан тийм нөө галц зэвсэг эзэмшнэ гэдэг чинь ерөөсө жолоо автомашин барьж байгаатай яг адилхан зүйл байх ёстой. Энэ улс орон болгонд бол тийм хэмжээнд. Гэтэл манайд л одоо социализмын ахгуулаад тийм аюултай зүйл одоо хүн алдаг зүйл дандаа нөгөө сөрөг талын гаргад тавьсаар хагаад нэг хэсэг хүмүүс нь бол галц зэвсгээс айдаг болсон. Тэгээд бид нар чинь нөгөө асуудлынхаа дандаа буруу хэсэгт нь тэмцдэг шүү дээ. Тийм дандаа буруу тал дээр нь анхаарч анхаарч их байна гэж архитэ тэмцээд идэгтэй адилхан. Биш байна. Тэрэндээ биш байна. Нөгөө талын тийм тэгэхээр өнөөдөр бол ингээд бид бүхэн харж байгаа дэлхийн ертөнц ямар хөө байдалд очиж байна. За тэгээд галц зэвсэг өөрөө юу юм бэ? За нэг талдаа яг Монголын нөхцөлд бие хангал. Нөгөө талдаа анги өрөө их, нөгөө талдаа спортоор хичээх. За тэгээд дараашийн их орноо хангал. Тэгээ энэ одоо энэ зүйлсийг бид бүхэн ашиглагдал өгөөд за улсаас одоо галц зэвсгийн хуулиа удаа дараа шинжилээд одоо дахиад шинжилгээд явж байгаа одоо зөв гэж харж байгаа. За энэ дээр одоо харин импортоор орж ирж байгаа юм дээр бид нар ямар хөө байр суурьтай байх юм бэ? Бодохгүй бид нар өөрснөө үйлдвэрлэгч болох гэж шүү дээ. За үйлдвэрлэгч болоод ирэх юм бол одоо юу гэдэг үйлдвэрүүд маань өөрөө тодорхой хэмжээний хүчин чадалтай за сар жил одоо хийх сумны тоо хэмжээтэй хязгаартай. За нөгөөдгөө хийгээд ирэхлээр юу гэдэг зах зээл дээр тэтгэл элит үүснэ. Тэ? За тэгээд ирвэл яах юм? Одоо манай улс одоо юу гэдэг гадагшаа хятад руу юм уу? За Орос руу ч юм уу одоо сум импорт, экспортлно гэсэн бол ойлгох бол байхгүй шүү дээ. За тэгээд ирэхлээр энэ зах зээл өөрөө хангагдаад ирэхлээр ямар нэгэн одоо нэг хууль бус гэдэг юм уу? За өөр одоо дамлан гэдэг юм уу? За янз бүрийн тиймнүүд бол алга болчих. Тийм л юм байна тийм. За харин нөгөө түрүүнд яриадсэн нөгөө ховор буунууд яах юм бэ тийм. Одоо анчид байна. За галц зэвсэг цоглуулах сонирхогч нар байна. За энэ улсуудын хэмжээнд бол мэдээж одоо бид нар импортоор авахаас өөр аргагүй. За энэ нь бол одоо харин ямар хуу төвшөнд ямар хуу хэмжээ хязгаараа байд юм уу? Байх вэ гэдэг дээр бол ярилцсан зүйл байна. Тэр нь бол хязгаарлах тусмал заавал нэг эсрэг дандаа гараад тийм нөгөө далд юм явдаг. Тийм. Ил байгаа юм бүхэн бол одоо ямар нэгэн тийм юмгүй яв. Би ковид гарсан чинь нөгөө калорийн сум биш та одоо бид нар ярьдаг те. Калорийн сум чинь танадад дэлгүүр дээр байсан чинь бүгд загтсан нэг тийм байх. Тийм юм сонсон. Тэгсэн чинь яагаад юм бэ? Ковид болоод нэг хил хаалгатай болохоор нам одоо хөл болсон зогсчод. Тэнгүүт нөө зах дээр нэг хууль бусаар зардаг калорийн сум чинь алга болчихсон чинь дэлгүүр дээрсэн калорийн сум бүгд дууссан гэсэн тийм ярьдаг. Тийм бас юм болоогүй. За тэрийг би бас арай өөр өнцгөөс бас боддتي. За. Ерөн бол энэ хууль бус намаа чинь тодорхой хэмжээний одоо өдөртөгчтэй байхгүй юу ерөн бол. Нууцгүй хэлгээд тийм байгаа шүү дээ. Жижиг гар, дунд гар, том гар гэдэг ангилалтай. Ямар нэг байдлаар компаниуд бол тэднэртэй нэг тэгж харьцаад хууль бусаар гаргаад байх хэмжээний борлуулалт одоохор муу байгаа биш энэ ч гайгүй удирлаасаа хамаарат сайн зарагдж байгаа.
За ковидтай холбогдсоогоор яг хумигдах нь бол хумигдсан. Гэхдээ энэ бол зохион байгуулалттайгаар бүх сумыг дуусгасан шүү дээ. Бүх үйлдвэрийн сум одоо бүх компани сумыг нэг дор хэсэг бүлэг хүмүүс хуваагаад авсан. Энэ өөрөө эргээд жилдээ нэг олгож байгаа квот дараагийн жилдээ орж ирэх аав жил хагасын хугацаа байгаа шүү дээ. Бараг нэг компани хамгийн багадаа импортлоход жил хагас болно шүү дээ. Тэгэхэд энэ бүх компани сумыг худалдаад авчгаар нэг ч компанид калибр сум байхгүй болоход зохиомлоор үүнэг хөрөгдлийг тэр цаана зохион байгуулж байгаа этгээдийн дур хүслээр шийдэгдсэн. Тэгэхээр одоо тэр чинь ер нь бол квотгүй байх юм бол тэр чинь үн хөрөгдөх асуудал нь болж штэ. Уусаа яаж тийм бас үзэгдэл болсон юм уу? харин тэрийг нэг сая сонсч чинь бас. тий. Санд одоо онгоцоор тэрвэрлж байна тий. Онгоц зөвхөн галц усыг юу ч юм. Оросоос ирдэг сум зөвхөн газрын тээврээр ирж байгаа бусад бүх орон онгоц. Тийм. Тэгээ сая яаж байгаа өөрийнхөө сумаа ингээд төрдөө авчиж. Сая нэг татвар гэдэг яригдлаа. Татвар ярих гэсэн чи би зүгээр сонсчихсан болохоор анх ч нэг 6000 4000 гэж байсан шүү дээ. Анхын бууны татвар чинь. Гэхдээ тэр чинь том калибр юу хоёр гэдэг ингэж англитай тэр үед чинь нэг хууч хууль үед багхгүй. Тэгээд 15 онд хууль шинжлэхт гээд орж ирсэн чинь тэр үед за дагаад хууль дагаж журмууд өөрчлөгдөж гэсэн чинь миний сонссон автобусад шууд харжсэн. Энэ юу яагаад юм бэ? Ард мөгдөнд тэг нэм гээд тэнгүүтээ 50,000 юу болгосон гэж сонсож байгаа. 40,000 60,000 тийм. Тэгээ миний зүгээр харж байгаа зүйл энэ нөгөө татвараа бас ялгамжтай болов уу? Яаж ялгамжтай болов гэхээр спортын зэвсгийг татвар төлөхгүй байж болно. Яг л тэр спортын зэвсгэрч ашиг болохгүй байхгүй. Хүн өөрөө сайжруулна, өөрөө зөвхөн спортын талдаа ашиглах гэж. Магадгүй ан хийж байгаа бол тэр чинь бас тодорхой хэмжээний ашиг болж байгаа юм шиг тэрний татвартай байж болох. Бас үзүүр цуглуулах юм. Үзүүр цуглуулгын зэвсгийг одоо бас хэцүү шүү дээ. Тэрийг одоо калибраар нь ялгаж ингэ татвар тавьж байгаа юм. Арга татваргүй болгоцсон барыг дээрж юм. Миний зөв өнцөг тэр 5 хүнд юу гэж бодсон. Хаан агнуурын зорилттой зэвсгэн дээр бол татвартай байхад бол зүгээр л дээ. Спорт сургалт дээр бол яг татвар дээр улсын хилээр ч гэсэн оруулж ирэх гэсэн татварын өнгөлт одоо бол ер нь бол спортын байгууллагууд авахгүй ба шүү дээ. Оруулж ирж байгаа сум зэвсэг яг л бусдтай адилхан одоо яг нэг ашигын байгууллагатай адилхан татвараа төлөөл авч. Тийм тэгэхээр чинь ууланд өгчөө спортын одоо хэрэгсэл оруулж ирэх ямар татваргүй байгаа шүү дээ. Одоо чинь дантилээр оруулж ирэх татваргүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнчгээ адилхан яг бол энэ чинь ашиг болох гэж зөвхөн өөргөө хөгжүүлэх гэж хэлж байна. Дээр нь спортын зэвсэгч олон муудад уусаа гол түмэнд ороод усчдаг. Яг энэ дээр юм бол нөгөө насан туршдаа ашиглаж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр би бол тэгж боддоо шүү дээ. Тийм яг нааддаг ч одоо спортын ялангуяа тамирчтай хувьд бол олон буудах тусмаа бууны илэгдээ гол төмөр хамгийн доо. Гэтэл Монгол улс буугаар хэрхэн бүртгэдэг вэ? Гол төмрийн дугаараар бүртгэдэг шүү дээ. Тэ? Энэ чинь өөрөө бас ингэ нэг одоо Оросууд бол тэгж бүртгэдэг. За өөр бусад орнууд бүгд дандаа хайр цагаангаар нь бодё тэгхээр нь бүртгэж хайр цагаангаар нь замгийн одоо хайр цагаангаар бүртгэдэг. Гэтэл манай одоо гол төмрөөр нь бүртгэдэг. Гол төмөр нь аюулгүй амархан илэгдээд дуусчдаг. Тэгэхээр тэр хүн яах вэ? Дараа чинь буу авах юм уу? Гол төмөр авчраа оройтой тий хуулиараа тийм байгаа гэдэг. тий. За тэгсэн чинь гол төмөр нь өөр дугаартай. Тэгээ хэрэнгүүт нөгөө буунда хайр цагаанг дав өгсрөхлөөр яах юм? Ингээд тэс өөр буу болоо явчихна. Энэ ингээд бидний бас энэ бүртгэлийн нэг юм системийн нэг юм алдаа гэж би хараад байгаа байхгүй. Өнөөдөр бол өөр болчиход байна. Тэг хуучин бол одоо өөр байсан. Тэгвэл бид нар энэтэйгээ уялдаад бас галц зэвсгийн бүртгэлээ бас. Арай өөр галцын бүртгэлээ бол үнэхээр одоо Энэ бүртгэлээс илүү хуулийн дээр 15-ны хуулийн дээр чинь улсын хилээр оруулах заавал зөвшөөрөлтөй оруулах эд анги гэдэгт нь гол төмөр замаар төмөр хайцаг эд анги орсон байгаа шүү дээ. Яг энэ болохоор манайх болон Орос хуучин яг энэгээр нь социалистийн орнууд энийг бүртгэдэг байсан. Барууны орнууд Америк ч юм уу бусад орнууд бол зөвхөн хайрцаг эд ангийг бүртгэдэг. Ялангуяа одоо спорт дээр зөвхөн гадлах хэлдэг шүү дээ. Спорт дээр бол гол төмөр уушд ороод дуусна. Тэр байтугай замагч эвдрэл алга болчихдөг тийм. Шүүх шинжилгээнд дээр өгсөн шинжилгээ бол угаасаа 1000 буудсны дараа дахиад тест өөр л болно. Хизээш тэр хэвээр байхгүй ангийн бонус шал өөр шүү дээ. Тэгээд ингэдэ спортын дээр бол угаасаа ер нь бол наад асуудал чинь байнга байдаг. Энийг ер нь бол барууны орнууд айл эрт харцсан байсан учраас л зөвхөн хайрцаг эд ангаар нь бүртгэдэг болсон байна. За сая одоо яг татвар ерөнхийдөө нэг ийм ойлголттой. За сая бүртгэл ярьж. Одоо манайд нэг бүртгэл маань цахим үндэстэн болцсон байгаад байгаа шүү дээ. Түрүү бид нар яаж сайжруулж байна. Иргэний үнэлэх гэдэг нь жолооны үнэлэхэн дээр ингээд
бүх юмнууд нь байж байгаа гэдэг. Одоо манайд бол худалч нэг жадон хүнд цусны бүлгээч зүг тодорхойлж чадахгүй байж хүмүүс баг хийснээр нь баг бичсэн ч хүүд юм. Тэгэхээр энийг хэдүүлээ ямар байвал зүгээр юм. Одоо магадгүй гадаад орны төвчлөнд бас юм л дээ. Яг би нөгөө юунд явж ирсэн. Европод ер нь нэг Америктай адилхан юм билээ. Америкт очиод нэг бууны галц зэвсгийн дүүрээр ороод хүмүүс юу галц зэвсгээ яаж авдیں۔ Яг тэнд байгаа найз нөхдөсөө бас асууж л амлалт. Тэгээл цуг дэлгүүр оруулаад гэцгээд жолооны өмнө төлөвөөсөө бүх юм оролцдог тий. Тэн дээр байгаа бүх мэдээлэл тэр тухайн хувийн мэдээлэл нөгөө бэкграунд гэдэг шиг бүх юм байж идэг. Тэгэл нөгөө хаяг юу цолигдохтой эрүүл мэндийн асуудал нь хүртэл тэнцэнэ байгаа. Тэгмэд тэн дээр нь давхар галц зэвсгийн бүртгэл нь хамт бүртгэлтэй байт юм бэл. Үнэлгээ өглөө галц зэвсгийн бүртгэл нь тэн дээрээ байж идэг. Дэлгүүрээс ороод тэр тухайн хүн бол ер нь бол яг хуулиндаа л өөр л та мэдээж хэдэн ч зэвсэг авсан тийм л ямар ч хамаагүй. Ягаад гэвэл галц зэвсэг авчиж. Галц зэвсэг авахаасаа өмнө бол нөгөө нэг мэдээж тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага зөвшөөрлүүд авцсан байдаг. Тэгээ бүх бүртгэл нь бүх юм нь ерөөсөө нэг системд орцсон, татварамж орцсон, галц зэвсгийн бүртгэлж орцсон. Бүгд нэг ийм цогц системтэй. Одоо манайд ч бол Монголиа захын үндэстэн болъё гэл ингэсэн. Монголиа дээр ер нь л харьцангуй бүх мэдээллүүд орчод байна шүү дээ. Галц зэвсэг ч орцсон байгаа шүү дээ. Галц зэвсгийн мэдээлэл байгаа. Байгаа. Бүгд орцсон байгаа. Яг нөгөө нэг шинжилэлт юмнууд нь жоохон удаан байгаа болохоос биш шилжилт хөдөлгөөн галц зэвсгийн бүх юм орцсон. Одоо хүртэл галц зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг Монголигаар хийгээд эхэлсэн шүү дээ. Тэ? Яг нь энтэйгээ адилхан одоо биднес нөгөө хуучны нөгөө одоо нэг галц зэвсэг болгон дөрүүдийг улаан гэрчлэгээ шүү дээ. Тий. Түрүүнийг одоо юунд ингээд захин болгочих болдгүй мүү? Яг энэ саналыг зүгээр ингээд яг албан ёсны биш ч гэсэн аман байдлаар бүртгэлийн хяналтын төвийнхэн тэгэл бас хүмүүстэй ярьж л байсан л та. Тэгэхээр бас яг тэднээс ч гэсэн бас энийг ийм болгочих санаанууд явж байгаа гэж би бас ойлгосон. Тэгэхээр энийг бас ингээл нөгөө нэг системдээ оруулчихна. Яг одоо тулгарч байгаа манай буудагч нарын асуудал юунууд үйдэг чинь одоо ялангуяа спортын зэвсэг, ангийн зэвсэг, шилжилт хөдөлгөөнүүд үйдэг чинь. Очихоор дүүрэг болгон дээр хасагдаг байж идэг. Ястаны зайтай давхар ингээ бичигдчихсэн байж идэг. Тэгээд нэг систем нь хоорондоо ингээ уялддгүй болов уу гэж харагдав. Тий, одоо зүүн нь бол одоо тэр нэг яг одоо цагийн гэрчлэгээ гэдэг чинь энэ заавал буутар хандах хэрэгтэй одоо хуульчилсан байгаа юм. Тэнгүүт бидний очингууд одоо яг хуулийн дээр чинь ингээ харах юм бол одоо жишээлбэл зүйлүүд нэ галцгийн эзэмшигч нь одоо солигдох нь 21 насны хүрсэн би одоо тийм эзэмших хэрэгтэй иргэнд төр ашиглуулж болно гэж яаж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл миний би одоо мөнх хэрэглэн мэдээж авах хэрэгтэй юм чинь төв би шийд болж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэр гэрчлэн дээр нэг мөр чинь байхгүй байх юм асуудал үүсэх юм бол шууд чамайг жишээж хураагаад авчиж гэж юм уу асуудал үүсэх байхгүй. Тэгэхээр энийг тэгхгүйгээр харин нэгт болчих юм тийм. Тийм л болно. Захин болгочмоор санагдсан. Тэгээд захин болгоод ер нь одоо хүн болгоно л тулгарч байгаа асуудал. Хүн 2-3 буутай байна тий. Зарим нэгийн зарн за буугаа сайжруулах гээд ингээд очиод асалт хийлгдэг. Дараа жил нь дахиад энэ буу чинь байгаад тах. Гэхдээ асалт хийлгээд би ингэсэн штэ. Тэгэхээр нөгөөх нь захимаараа яваагүй байдаг юм уу? Яагаад вэ? Одоо над дээр нэг буу одоо бараг 7-8 жил болж хасагдаагүй л байна. Тий. Хүн чинь хувь хүмчийг зарж боловсруулах хэрэгтэй байхгүй. Яг гэж олсон өөрийнхөө тэрийг би хүн зарчиж болно шүү дээ. Магадгүй за миний хувьд одоо хэрэглээ болчлоо одоо би шинэ буу авъя гэж зарцсан байдаг. Нөгөө нь аваад дахиад өөр хүн зам дамжуулаад зараад айл хөдөө нэг газар очсон байгаа гэдэг. Надаас нөгөө юм гарч зандаа тийм гараад идэх хөдөө татвар мотууд ирчихсэн. Энэ болохоор илүү нэг хувь иргэн дээр айгүй гард. Спорт холбоот болохоор нэгдсэн бүртгэлтэй нөгөө нэг бүхнүүд нь орж ирсэн ойлгомжтой болохоор харьцангуй гайгүй л дээ. Хов хүмүүс бол хов өмнө дээр л байнга гарч ирж байгаа. Тэгээд энэ бүртгэл дээр бол үнэхээр зэрэгтэй асуудал тийм. Одоо захин болоод ерэн тэгээд оновчтой болоод одоо би нэг захимаар одоо нэг буу одоо нөгөө гэрчлэгээ авъя гэсэн чинь бичиг баримтаа аваад очиход яг нөгөөтгөнд гэсэн чинь одоо нөгөө алдагдсан гэрчлэгийг хайдсан байхгүй юу. Тэгэхээр та заавал сонинд байж зарлуулад сонин зарлуулсан гэдгийг заасан. Тэр зарлал бичдэг нөө сонин дампуураа далга болчихжээ. Тэгээд би гацчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бүртгэлийн үн та энийг ийм авчирч. Гэхдээ сонингийн энэ ингээд дампуурсан бичдэг. Тэр надад хамаагүй. Тийм хуулинд ингээд заасан. Тэгээд дараа нь очсон чинь ах одоо амар болсон та ийм Монголигаар шууд одоо бүртгэлээ хийдэг. Азны юм гээд орсон одоо би тэрлүү хэдэн ч удаа орж үзвдээ. Эсвэл би өөрөө чадахгүй мэдхгүй юм тий. Эсвэл тэр дандаа гацаатай байд юм уу? За өөр хүн ч гэсэн тэргээр юм ихэд аюу хэцүү байгаа. Тэгэхээр ингээд нөгөө чи гацаа явчихж байгаа. За гэтэл чинь хуулинд одоо ялангуяа за импортоор авторсон
зэвсэг оруулаад ирсэн өндөр тодорхой хугацаанд нөгөө буугаар бүртгүүлж 10 оны дотор. тэгсэн чинь нөгөөтг нь бүрч. За тэр хүн тэгээд нэг хэсэг байжсна өрөө бүртгүүлэхгүй бол хариуцлага тооцноо, торгуулнаа. Гэхдээ нөгөө дараа чинь нөгөө юм явж байгаа шүү. Гэтэл тэрнээс үүдээд ч гэдэм одоо яа гэм бүртгэлгүй зэвсэг одоо Монголд гарах үндэс бас нэг байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд бүртгэлийн энэ системийг аль болохоор чирэгдэлгүй хурдан тийм ийм болох хэрэгтэй байна. Үнэхээр одоо асуудлын нэг байгаа. Тий одоо сайн яг энэ зүүн дээр ихэд жишээ нь одоо галцыг эзэмшихийн тулд одоо галцыг эзэмших эхлээ авах сургалтын сууганд бол эхлээд нөгөө сэтгцээ бид нар шалгуулж байгаа тий. За эрүүл мэндийн бичгээ өгж байгаа тий. Хоёр юм одоо эрүүл мэндийн салбараас аавн. Тэгээд дээрэс нь хорооны тодорхойлол баахан юу авдаг штеп. Цаасаар хэлбэрээр. Тэгээд буу болгон дээр. Буу болно. Би одоо дөрвөн нэг 4% тийм авч гэж байгаа. Тэгээд нэгдүгээр энэ олон цаас одоо ядаж өвчнөө зардал үстэй. Тэрний нэг хүн миний бүртгэл ганцхан байвал болж байгаа байхгүй. Тэгэхгүй нэг тийм асуудал одоо би дахиад буу авах гэхэд дахиад өнөө бүрдүүлэх материалаа бүрдүүлээд дахиад хичээл одоо хуушаа хичээл төгөлтийн нүүд авч өгöd тахчихнаас ч юм тийм. Эцэг төгөлдөг шиг биш үстэй. Харин тийм тэгээд арай өөр болсон. Одоо худалдаж байгаа авч байгаа тал хоёулаа юм Монголоор зөвшөөрлөг өсөлтөө өгдөгд PDP-эр ч юм уу атач хийгээд файл явуулдаг цаасаа хэлбэр байгаа болсон. Энэ ч манай шиг нэг ганц тий авч байгаа хүн нөгөө нэг зөвшөөрлөг нь нөгөө юм Монголиа дээр зөвшөөрөө батлаагээд энэ хүн шилжүүлгийг зөвшөөрж өгнөгөөд хүсэлт илгээг дараад ирэхээр зөвшөөрнө. Худалдан одоо зарж байгаа хүн авч байгаа хүн тэр хүсэлтүүдийг бэлдээд явуулах нь шүү дээ өөрийнхөө материалын үед. За ингээд ийм Монголоор таны хүсэлт ийм шатанд явж гин ийм шатанд явж гин шийдвэрлэгддэг гэсэн хариу ирэхээр очиж үнэлгээ авдаг болсон. За нэг даваа тал. Хоёрдугаар сайжирсан. Тий, бууны үнэлгэхний хувьд бол галц усгийн гэрчлэлүүд өстэй тэр ийм Монголиод таны эзэмшиж байгаа галц усгүүдгээд дугаартайгаа замагтайгаа гараад ирж байгаа учраас хүн ямар нэг байдлаар сургалтын гэрчлэгээгүй бол энэ үнэлгэхнүүдээ аваагүй бол буусам авахд ийм Монголийнхаа лавлахнуудыг ашиглаад бас худалдаа авалт хийх боломжтой болчих жоо. За компаниудын импортлж байгаа бус хувийн өвдөртэй дөрвөө 15 оноос хойш мэдээллийн нэгдсэн сантаа болно гэдэг давуу талтай ганцхан юм орж ирсэн байна. Нэгдсэн сантаа босноор энэ хулгайд алдагдсан буу таны бууны гэрчлэгээ гарал үүслийн бичгийг компаниуд өөрсдөө цагдаараа хүссэн хэлбэрээр онлайнаар явуулах боломжтой болчихжээ. 15 оноос өмнөх 2002 оноос 92 оны хооронд ямар ч мэдээллийн нэгдсэн сангуу галц зэвсгийг цаасан хэлбэрээр орлуулдаг гэсэн зөвшөөрлөг. Нийслэлийн нөгөө нутаг дэвсгэр одоогоор бол нутаг дэвсгэр хуучнаар бол оршин суугаа газрын цагдаа хариуцдаг лээ шүү дээ. Энэ үед асар хэмжээний буу гарал үүслийн бичиггүй үнэлэх аваагүй ганц алдагдал энэ шилжилтийн үед болсон байна. Тэрийг шийдэхийн тулд энэ 15 онд өршөөлийн зохицуулд орж ирсэн шүү дээ. Шилжилтийн зохицуул гэдэг. Ингэж хурдан нөгөө хүмүүсийг шийдвэрлэж нэг хэсэг бүртгүүлж явуулсан. Энээс хойш энэ нэгдсэн сантаа олсноос энэ эрс багасж одоо нэг ясандаа зөрчил үйлдэгчд нь багасж байгаа хэлбэр байна. Энэ бол давуу тал болсон. Энэ ингээ давуу тал байна. Гэхдээ одоо энэ бол байна. Одоо нэг зүгээр манай цагдаа ялангуяа цагдаа байгууллагууд юм. Одоо бүр тоолго жил болгоо 12 сар тоолго гэж явуулдаг. Энэ жоохон нэг төвхтэй санагдав. Нэг би энэ живсийг авчих юм бол над дээр байгаа л бол одоо би өөрөө бүрэн бүтэн байдлаа алдагдах хэсгээ би өөрөө хариуцаад явчихсан шүү дээ. Хэрвээ болгоод алдвал би цагдаа мэрэгтэй мэдэгт чинь хэрвээ би зарах чавал хин нэг ийм одоо чинь саний бүх өсгөлдөө зарлаа гэдэг явчих. Тэгийг багтан жил болгон дахиад дуудаад байдаг чинь юм. Тэр чинь зарим нөгөө одоо муухарч тийм нэг заавал биеэр авчирч зэвсгээ биеэр авчирч. Би чинь хотын дөөр одоо аваад түүхтэй тэрний өмнө син чинь одоо гэрчлэгээ авчирч бичүүл гэдэг тийм болчиход байгаа. Тэр нь жоохон түүх. Чөлөө баг одоо машин чинь нөгөө дотроо төрчих юм бол баг гэж бод үзлэгтэл орж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Нэг өөрөөр л одоо машиныхаа үзлэгт орно гэдэг чинь тухайн тээвэр хэвчтэй хор тутамд ингээд чанарын шал хангахгүй байна гэдгийг үзэж шít. Галцвшиг юуг нь үзэх гэж юм те. Үзэж тоолгоо нэг. Хэлбэр хийцээг өөрчилж яарна. Заавал жил болгоны тоолгоо харах гэдэг ач. Хэлбэр хийцээг өөрчлөгдөд ийм асуудлууд гэдэг хоёр дээр шийдэх гэсэн үг. Янз бүр сайхан болтой байна уу? тий. Ой минь. За тэгээ одоо яг би нөө толгомжоо бол гайл байна бас түн зэвсгийн зориулт дээр бас ярмаар санагдаж байгаа байхгүй. Энэ нөгөө
Алчны хууль дээр ч нэг иргэний болон спорт харуул хамгаалалт гэж явчихад байна шүү дээ. Тэнгүүд нэг харуул хамгаалтын болон иргэний зэвсгийг нөгөө хууль зүйн асуудал эрхэлсэн юу засгийн газрын гишүүн тогтооно гэдэг хэлчихсэн байхгүй. Тэр жоохон юм шиг. Өөрөөр хэлбэл нөгөө харуул хамгаалтын зэвсэг гэдэг юусоо зэвсэг үйлдвэрлэгч чинь өөрөө харуул хамгаалтын болон иргэний зорилтоор нь хууль сахиулагч байгаа зорилтоор нь цэргийн байлдааны гэдгээр нь ялгаад үйлдвэрлээд өгчөж байгаа юмыг бид нэр энэ дэрнгүүт нь одоо жишээ нь зорилтын аян болохоор харуул хамгаалтын юм байна. Энэ иргэнийх юм байна гэдэг энэ өөртөө журам маргаад өөртөө тогтоогод байгаа байхгүй. Тэгээд энэ би энд яагаад ярих гэдэг нь тэр журам ш тэр нэг хууль сахиулагчийн галчгийн жагсаалт гэдэг нэг жагсаалт байгаа байхгүй. Тэр нэг нууцын зэрэг хамаарч чинь. Тэгвэл тэр жагсаалтын дээр байгаа зэвсгүүдийг одоо нэг энийг янзлыг хэцлээд нэг тухайд хууч ажиллаж байгаа үед санал ирээд тэнгуут нь тэрийг юу бодлоо саналаа өгнө шүү дээ. Мэдээж миний жагсаалтаа нууцын нэг баталгаа өгсөн тэгээд тэрийг хараа уншаад тэр дотор ч нэг мойсны бинтоо тий. Тэгээд юу энэ гэж байгаа эскиз буутрыг орцсон мэдэх. Тэнгуут за энэ мойсны бинтоо бол одоо ингэ үннийг шаардлагатай цэргийн ч болон хууль зохицуулалтын талаар одоо шаардлага хангахгүй ч тий. Яг анчтад бол цуглуулгатай байж байгаа эскиз байна. Тэнгуут энэ жишгийг хасъя. Одоо жишээ нь ийм жишгүүд байна. Энэ одоо шаардлагач хангахгүй гэх нэг тэднэр оруулаад өгчихгүй. Тэгсэн чинь үгүй наадуулаач яахгүй, хасахгүй, нэг ч хасахгүй харин нэмнэ гээд тэнгууд нөгөө нэг хууль сахиулагчдад байгаа өөрсдөө байгаа зэвсгнүүдээ ямар зэвсгнүүдэн тэрнийхээ жагсаалтыг өгөнгөт нөгөө нэлийн зэрэг гэдэг босод бүх салбарууд чинь өнгө тэднэр дээр чинь спортын зэвсгэнтэй байгаа байхгүй. Спортын гар одоо жишээ нь Голок 17 онт ч юм бол яг үнцэн Голок 18, Голок 19 ч юм бол яг юуны цэргийн зорилттой зэвсэг нэгдүгээр биш хууль сахиулагч биш байхгүй. Яг иргэний зэвсэг байхгүй. Тэнгууд тэдний ч авчаад нөгөө жагсаалтанд оруулаад өгсөн чинь нэмээ батлаад оруулчихж байгаа. Тэгээ одоо бид нар одоо чинь нэг спортын гар бүр илүү шадаг хоёр буюу одоо бидний чизээгийн гамуулч цэвэр спортын юм шүү дээ. Харуул бүр гоё алаг ирээ өнгөтэй тэгээ турс содон өнгөтэй. Тэрийг чинь жагсаалтанд оруулсан. Тэгээд одоо бид нар иргэн тэрийг оруулж ирэх юм хууль сахиулагчийн жагсаалтанд зэвсэг байна гэдээ оруулахгүй. Харин тийм юм бол тэр миний хараа тэр нууц байх шаардлага байна уу бас. Тийм ээ. Ил байж хүн харна шүү дээ. Би ийм жишээ оруулахгүй. Одоо чинь гадаад явж би нэг гоё спорт юмшиг аваад ирлээ гэсэн чинь энэ жагсаалтанд орцсон байх юм бол болохгүй. Нэр нөгөө жагсаалт үзэхээр нууц болохоор үзэж чадахгүй. Яг наач одоо бүртгэл дээр одоо миний нэг буу өөр дээр нь бичээд байгаа шүү дээ. Арзан гэдэг нь спорт гоо гэж бичсэн байгаа. Энэ 308 учраас таныг энийг ангийн буугаар бүртгэнэ. Гэдэггүй яаж байгаа юм бэ гэж 308 учраас энэ буун дээр нь ингээд спорт гэж бичсэн байж тээ. Тэр хамаагүй. 308-ыг ангийн буугаар бүртгэх гэсэн. Тэгж бүртгэнэ. Тэгээд нөө татвар нь 60 болчихсон тий. Гэх чинь спорт байсан бол тэр 15 мянга. Спорт чинь 308-аар бууддаг гэсэн байх шүү дээ. Спорт харин тий. 762 чи мажор ангилд орно шүү дээ. Харин тий. Тэгсэн чинь тэрийг бол 762-ыг бол ер нь бол байхгүй юм байна. Тэгээд буун дээр нь үлтрээ спорт гэж биччихээд байхад тэгээд тоодгүй. Энэ бол зүгээр манайхны л өөрснөө нэг муухар тийм одоо тийм юм байна. Тийм дээр нь тэгээд манай энэ хүчний байгууллага айлын ч гэсэн одоо гайл ч гэсэн мэдлэгтэй хүмүүсийнхаа мэдлэгийг ашиглаад тийм тэр усудаас асуудал авлаад одоо зөв үгүй юу тийм нэг хийдгүүл юм шиг. Тухайн үеийн хүн одоо гайл дээр бас одоо нэг буу авторсан. Хэдэн удаа намайг одоо нисгтэр нөгөөх нь байдаг. Тэгээд өнжөөл нисэх юм гэдэг чи одоо би 5 явж яж очсон. Арай гэж буугаа авсан шүү дээ. Тэгээд одоо гайлын ажилтан гэдэг юм бол одоо галц зэвсэг мэддэг, сонирхдаг. За тэгээд буудлагаар спорт буудлагаар хичээлдэг гайлын ажилтан эдэр байгаа шүү дээ. Тэр улсуудаа ашиглаж болдгоо юм уу? Эсвэл тэр улсуудаас заавар зөвлөгөө авч болдгоо юм уу? Тэр улсуудаа хийж ярьж байгааг сонсдгоо юм уу те? Тэгээд би үүнд одоо би ингээд 5 удаа яв танаа дээр ингээд авах гэсэн. Одоо би 5 дахьтайгаа ярьж байгаа. Сүүлдээ ч юусэн цалгасан ч юм уу. Тэгээд та тэгвэл одоо татвараа хамгийн өндөр юм төлөв. Тэгээд би төлөөд авчих шүү дээ. 6 дахь айлтай биш. Оо наа чин хууль өгсөн ярьчих ч тийм. Та хэрэг тэх юм бол гээд тийм хэрэг тэх юм бол гэдэг хамгийн өндөр нь юугүй үн нэлээ. Инвесгүй өндөр төсөө. Тийм. Одоо ямар ч бичгээр бидний юугүй үн гэдгээр төлгөж тэгээ нөгөө буу. Тэгээ бид ямар ч хэлсэн дээр хамгийн өндөрөөр нь татвараа гэж буугаа авч байгаа байхгүй. Тэгээд хааж авчдیں۔ Боснууд байна. Тэгээд хэцүү байл. Ядаж та нар ингээд нөгөө нэг хүүхэн байна. Мэдэхгүй юу ч мэдэхгүй. Тий, энэ нөгөө дээр бас би нөгөө Гамбатгаас нэвтрүүлсэн Гамбаас бас баах байсан баха. Энэ тодорхой төвшөнд яг ингээд яг
харьцдаг газрууд нэг галзуу мэрэгжилтэй мэдлэгтэй хүн тавьмаар байна гэдэг. Тэгээд яг санийхны кейс болсон чинь нэг залуу юу нөө дүүл намгтч нөө компьютер авчирсан юм байна л та. Тэгсэн чинь гайл дээр наа чи дуу намсах гэж байна гэр. Юу гараа дуу намсах чи дуу намсахгүй шүү дээ гэсэн. Үгүй юм чи дуу намсах. Яг над дээр наа чи сая тохиолдсон шүү дээ. За. Маст брик захиалаад манай нэг найз авчирсан. Гайл дээр ирсэн түүшүүд ингээд. Тэгээ очиж авсан чинь нөгөөдгөө яг хариуцсан байхгүй мөртөө нөгөө гайлын байсаар чинь бүгд хангаж хар зогсож байсан. Нөгөө наа чи 20 таваараа. Дуу намсахч байна. Наача чинь байхгүй. Эсвэл гайлын бүрд эсвэл нөгөө лицензийн нөгөөс бичиг авчир. Эсвэл юунаас шүүшинлэгээс бичиг авчир гэж байна. За тэгээд нөгөөдг чи 2 3 удаа очиод болохоо ахын би очлоо. Наа чин маст брик дүл баригч гэдэг юм байгаа. За дуу намсахч юм байдаг юм аа ингээд угаасаа тэр чи 20-той. Энэ маст брик буюу дүл баригчийг одоо Монголд буудагч нар бүгд хэрэгжилж байгаа. Наа чи энэ хуулинд хорсон юм бол байхгүй гэдгсэн чи. Тийм байхгүй. Шүүгшиндээс бичиг авчир. Тэгээд шүүгшинэг рүү очисон чинь хойвонд бид нар юм гаргаж өгөхгүй. Тэр гайлын байгууллагаас бичиг аваад гэсэн. За танахаас бичиг аваад ирээ гэдгсэн чинь. Чи одоо хэд явж байгаа тий. Манайх бичиг гаргаж өгөхгүй шүү дээ. Гайлынхаа нэг чи. За тэгэнгүүт би лицензийн нэмэр очлоо. За нэг тодорхойлт бичиж өгчгөө. Наа чи юм хууль бус ээ биш гэдгийг тодорхойлсон тийм. Манайхаас тийм гарч өгөхгүй шүү. Манайх чинь яг гац үсгтэй адилдах хэрэгсэл юм уу эсвэл нөгөө нэг одоо голтомбор тий зам гэдэг ингэж орсон. Тийм л гаргаж өгнө үгээс зүгээр нэг юм наашин хууль бус энгийн юм дээр манайх нэмэлт хоног дээр манайх бичиг гаргаж өгдөг юм аа гэж. Тэгээ хатсан шил онцорсон. Тэг бүр яах ч болохоогоо сүйд нөгөөдгөө буцаас шүү дээ Америк руу. Юух болоо буцаа. Наа чин яриад. Энэ бол өөрөө бүр яг манайхны нэг асуудал байна. Нэг одоо тэр нэг хүн хавчиж шүү. Нэг хүн хурж байгаа байхгүй бүр. Яг энэ мөчл маш олон хүмүүс Маш хүн талцсан хүмүүс чиглэл үүсгэж. Тэгэхээр сая дуу намсагч гээд энэ юм дээр нөгөө хориглох дээр дуу намсагч энэ гэдэг байдаг чагсаалт байдаг. Би зөв бодож байна. Дуу намсагч гэдэг чинь ерөнхий нэр байхгүй юу? Тэнгүүт ангийн буюу спортын зориулсан тийм юу байна шүү дээ. Дуугийн зур багсгадаг. Гэхдээ бүр цэргийнх нь биш дээ. Цэргийн хэрэглээнийх нь өөр шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр тухайн бүтээгдэхүүнд цэргийн хэрэглээнийхийг бол тооцохгүй ч гэдэг юм уу те ингээд оруулчихгүй. Бас магадгүй бас чихмэхээ бас гамгаан чам бас тийм дуу басгадаг тэмтэй байж болно шүү дээ. Наадхан дээр чинь дуу намсагчгээс ярьлаа шүү дээ. Тийм. Яг мэдээж гайл дээр асуудлууд үүсдэг нөгөө нэг хуулиас давсан журмуудын тэмдэглэл байна шүү дээ. Тэгэхээр сүүлд нөгөө өмнөх сайдын хууль зүйн сайдын үед бол нэг журмыг зэгцлийгээд нэг хоёр сайдын үед гэж явах шиг шүү дээ. Тэгэхээр тэр яг гайлын юг зэгцэлсэнгүү мэдгүй. Мэдээж спортоор ч гэсэн ялгаагүй тулгардаг асуудал. Очол юм аав. Тэр нь бол нэлийн үзэж ижил авдаг тий. Ойлголтууд харилцан адилгүй дандаа зөрүүтэй байдаг хоорондоо. Нэгдсэн нэг тийм ойлголттой болох юм гайлын байцааг улсын байцаагч нарыг тэр нэг бүр нэгдсэн нэг юм сургалтанд оруулдаг ч юм уу яг хүмүүстэй тулж харьцаж байгаа юмсуудыг тэгвэл их зүгээр юм шиг санагдчихлээ. Яг юу хориглоод байгаа юм те тэрийг ил тавиад те одоо сайтн дээр ч юм уу. Тэгээд тэгвэл хүн за энэ 20 юм байна. Хүн оруулж болчих шүү дээ. За түүх шүү дээ. Нодлон Америкээс нөгөө яг чинь лодер шүү дээ энэ 919. Төрийн зэрэглэгч. Тийм одоо магазин ингэж хийчихэд тэгээд зэрэглэдэг. Тийм авторсан чинь оруулахгүй. Тэгэхээр чинь хайрцаг дээр нэг бууны зурагтай. Энэ чинь бууных байна. 20-т. Гэхдээ энэ чинь та нарын энэ төр зурм юм байх. Тэгээд бид жилийн төв дээр очиод тэгэхээр нөгөө улсууд нь та юу авторсан энэ гэдэг зургийг үзсэн. Гэхдээ наа чинь хуулийн дээр 20-аагүй шүү дээ. Тэгээд наад улсуудаа тэр гайлын байцаагч хуулиас аав шиг хэлээ одоо бичиг өө чамаас бичиг нэхэд юм. Би тийм бичиг өгдөг хүн биш. Ингээд хүнийг ингээд чирэгдүүлэх бүр хамгийн ингээд журмаа бас тодорхой болохгүй бол энэ маст брейк буюу дүл баригч гэдэг хилцэг одоо 2020 оноос баг 18 оноос ч юм уу гарч ирсэн. Тэрнээс өмнө одоо дэнийс чинь их хэрэгэлдэг хүн байдаг байсан шүү дээ. Тэгээд яг буу зэвсэг ч гэсэн аюу сайхан болоод ингээд яг одоо дэлхийн жижигтэй манай буудагч нар ингээд адилхан төвшөнд яваад байгаа болохоор яг тэрийг адилхан хэрэглээд эхэлчихэж байгаа. Тэнгүүд 20 оноос хойш яг тэр хилцүү гарч юм уу яг алюнгээр нь нэрлэх юм тий. Тэр нэршлийн нөгөө тэр журам дээр оруулаад за энэ бол хуулинд орглоогүй юм аа энийг бол чөлөөтэй байлаар нэвтрүүлж оруулахыг зөвшөөрнө гэдгийг тодорхой болохгүй бол яг тэр юун дээр байхгүй бол бас тийм нэршил. Тэгэхээр алинд нь орох уу юусэн. Тий ер нь нэг хөгжиж нэг том юу аахгүй нэг зарчим байдаг аахгүй. Гэхдээ манайд энийг хийцээ ширгэлдэг. Энэ яг тэр нэг хуулинд хориглоогүй бол
бусад зүйлийг хийж болно гэсэн том ойлголт. Хориглоно гэдэг чинь уус болохгүй гэсэн үг шүү дээ. Болохгүйг нь бол хийж болох нь шүү дээ. Тэгэнгүүт манад хуулийн заагаагүй бол гээд бас хийдэж байгаа байхгүй. Манай нэг төрийн албаа агч нарын нэг жоох нэг юм эвгүй юм байна те. Хуулийн заагаагүй юм чинь ингээд хийдгүү. Хуулийн нэр нь зөвшөөрч болох байхгүй. Тэг чинь хориглоогүй зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Тэг чинь хориглоогүй энэ хориглоогүй нь байхгүй хуулийн заагаагүй ингээд гидээчдэг байхгүй. Тэр нэг муу юм байна те. Нөгөө нэг газар олголтын дээр тэгдэг юм шүү дээ. Энэ газар авахсан газрыг ингээд энэ өөрсдөө өмчлөлтөд авах гэсэн чинь анаа чинь төлөвлөгөөнд орсон газар. Өө тийм үү. За энийг авъя гэсэн. Наад төлөвлөгөөнд ороогүй газар ингээд өгөхгүй гэдэг шиг. Яг тэгээд байгаа байхгүй. Яг тийм үедээ байдаг шиг. Одоо тэр жагсаалт гарч байгаа юм шиг байдаг юм шиг байна. Тэрийг шинчилж явах хэрэгтэй. Яг нэг юм шиг хөгжиж байгаа шүү дээ. 3 жилийн дотор л одоо энэ саяны ярьсан Малбрек шал өөр хэлбэр төгстэй өөр болоод. А гэтэл бид нар одоо яа тэр 5 жилийн өмнөхөр батлсан нэг юм бариад ингээд нөгөөдгөө хараа суугаад байдаг. Тэгээ энийг бид нар шинжлэх хэрэгтэй байхгүй. Шинжлэхдээ яа одоо яг мэрэгжлийн тамирчид байна тий. За мэрэгжлийн яг гац зэвсгийн холбоотой улсуудаасаа зөвлөгөө авт юм уу ярилцаж хилцээд за өнөөдрийн төвшөнд яг ямар юмыг одоо хөгжин ямар төвшөнд юуг нь хориглох юм юуг нь хориглохгүй байх. Энэ бол ингээ байнгын хийж явах хэрэгтэй төрийн ажилчтай. Хийж явах хэрэгтэй. Одоо өөрсдөө тийм. Эсвэл одоо нөгөө нэг заас хуулийн зааснаас хоригсноос бусдыг бол болно гэдэг үг яг тэр зарчмаа бариад явах хэрэгтэй. Болон тэр чинь том зарчим. Манай зүгээр хөгжүүлдэг бол манаас нөгөө хуулиасаа том юу та тэгээд маяг татвар өдр бүгдээрээ нөө сюрпризтэй. Галцвсгийн яг нодлоо ингээ болж ийш штэ гэсэн чинь үгүй болохоо байц. Сюрприз гэдэг бас нэг өөр юм байна. Шинэ журам шинэ одоо галцвсгийн соёл дээр угаасаа манайх ч 100 жилээр угаасаа хоцорсон шүү дээ. 100 жил ер нь бол дараалцсан шүү дээ. Багхгүй юм чи. Тэгээд одоо 90 оноос хойш арчил сүгцснээс хойш явж байгаад 15 онд нэг шинжилсэн хуулиа батлаад галцвсгийн яг энэ дээр нэг иймэрхүү байвал болно гэсэн тухайн үеийнхаа юмыг л хийцэн баг. Тэгэхээр одоо 15-аас 24 25 он болох чинь тийм 10 жилийн дараа гэдэг чинь дахиад бүхэл юм дахиад бүтэн өөрчлөгдсөн галцвсгийн одоо техник хэрэгжилж байгаа тоног бүх юм өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо энтэйгээд ингээл уялдаал явж явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг галцвсгийн хуулийн дээр дахиад шинжилсэн хариулга өөрчлөх гэж нэг сонссон боловч ер нь бол одоогоор спорт холбоотууд яг мэрэгжлийн байгууллагуудаас санал зөвлөмж авсан юм зүйл одоо хүртэл байхгүй байгаа. Тэгэхээр бас энэ дээр бас нэг саналаа хэлэхэд бол ер нь энэ яг өдөр тутам шахуу те спортын үйл ажиллагаа явуулж байгаа галц зэвсэгтэй ингэж яаж байгаа борлуулагч нараас холбоотуудаас хүмүүс ер нь төлөөлөлөө оруулж бас саналны нэг бол авч ивэл зүгээр юм болов те аль болох хорих хаах гэхээс илүү бас нээлттэй байдлаар л байвал их зүгээр юм шиг санагддаг шүү дээ. Сая нэг мас брейк гэж ярьж чинь тойлон дээр супрессор буюу нөгөө дуу намсгч хориотой гэж байна. Манай орноос бусад оронд эн чинь 20 байхгүй. Яагаад вэ гэвэл эсрэгээр нь бусдын амгалан төвийн байдлыг алдагдуулахгүй нэгдүгээр шүү дээ. А өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж одоо тамирчин хүний сонсголынхоо эрхтнийг хамгаалж чаа. А хэрвээ ан гөрөө хийж байгаа бол бас ан амьтныг тэр чинь үргээхгүй. Тэгээ тухайн байгаль орчинд нь бас тийм одоо дайчиж штэ чанга дуу чимээ байн гаргаж байгаа. манай хол кинон дээр эсрэгээр биднес тэр болгоод ингээ 20 байх нөгөө бид нар нөгөө юу үзэж авахгүй одоо тэр нэг хууль баталцахад оролцож байгаа шүү тэр хүмүүс чинь зарим нэг хитрхи нөгөө нэг кино гаргаж идэм юм нэг буруу талаар намдаад энэ хэр л тусгай зөвлөлт амар байлтай юм. Энэ амар юм гэж боддог. Тусгай зорилтын хэрэгэл гэдэг чинь мэдээж тэр чинь өөрийнхөө эрүүл мэндийг л хамгаалж байгаа шүү. Тэр чинь сонсголоо хамгаалж шүү. Аюу өндөр дисплейтэй нэг сонсголын эрхтэн гэмтсэн байх дахиад сэрэхгүй шүү. Тэгээ ер нь альва энэ чинь хоёр талтай дандаа буудаг шүү. Дандаа л аа л гэсэн үг байгаа шүү. Тэ. Хэдүүд яг гайгүй яриад заалч юу гол чанга ярих байх тий. Яг түрүүний асуудлыг нөгөө тэгцлээд ингээ базаад ярихад тэр хууль сахиулахын жагсаалт жилээс жилд өргөжж байгаа нь нэг талаасаа энэ спорт буулгын холбоод импортлогч нарт ашиггүй. Яагаад гэвэл эндээ багтаагаад байгаа галт зэвсгүүд байна өөрснөө эдний хууль сахиулах байгууллагын хэрэгжилж байгаа бүх зэвсгээ оруулаад биччихдэг. Энэ зэвсэг дотор түрүүний ярьсан одоо шаадо байлаа гэж бодоход эсвэл өөр нэг зигзавр үйлдвэрийн зигзавр дотор 1000 загвар явахаас зигзавр гэдэг үг орчхоор хууль сахиулахын жагсаалтанд орсон гэдэг үг. Бид нар хууль сахиулахын жагсаалтыг нууцын зэрэгтэй учраас эзэж харах боломжгүй. Тэгэхээр хэрвээ би зигзавр гэдэг үг бичээд ороод татгалзаад жагсаалтанд байна гэх юм бол заагаад гарна. Бид нар тийм байгаа мөхгүй бинтэх боломжгүй. Гэхдээ энэ жагсаалт маань өөрөө жилээс жилд өргөжөөд байгаа. Гэхдээ энэ жагсаалтанд орсон буу авах ёсгүй юу юм уу гэхээр биш. Тэр жагсаалт бол хууль сахиулах албаны одоо хэрэгжилж байгаа нэг төрлийг бичиж байгаа болохоос бид нар оруулж ирэх хэрэггүй бууны жагсаалт биш. Энэ одоо за яг
Тий. Наач. Энэ дээр чинь яг тэгж заасан юм. Хоригсон юм байхгүй. Тэгэхээр чи дөнгөж яг жагсаалтанд байгаа учраас өгөхгүй гэж байна. Тэгээ эн чинь жагсаалт чи хориглоод байгаа жагсаалт бол биш байхгүй. Нэг төрлийг бичээд байгаа хэрэгжилж байгаа хууль сахил хаалганы хэрэгжилж байгааг бичээд байгаа. Хоёрт иргэний болон харуул хамгаалтын тусгай зөвшөөрөлтөй компаниуд иргэний болон харуул хамгаалтын импортлох хэрэгтэй. Иргэний гэдэгт харуул хамгаалтаас гадна Спорт сургуулиуд үлдмөр орно шүү. Үзмөр орчдөг. Гэтэл спортыг олгодог. Тэгээ Эннийхээ нөгөө дутагт сөрөг талчин болохоор спорт холбоо л зөвхөн спорт гэдэг үгийг ашигладаг байхгүй. За энэ хоёр байгууллагын статус нэг юм дээр зөрчилддөг. Одоо жишээлбэл танахтаа бол манайх нэг эрх ашигтар зөрчигддөг. Танаа төлж байгаа татвар бидний татвар төлөгч хоёрын эрс тэрс өөр өөртлөө энэ спорт холбоо эргээд иргэндээ зараад борлуулад ирэхээр ижил төвшнөлөө ижил байр суурь руу ороод ирдэг. Хоёул ашигын болоод эхлэх гэдэг. Энэ талаас уг нь бол спорт нь спортоор ангаараа байх ёстой боловч хуулийн дээр яг заасан журам амьдрал дээр буухтаа зөвхөн спорт бүг спортын хүнд хэрэглэх зохицуулалтаар хүн тайлбарлаж хэрэгжүүлдэг. А гэтэл энэ бол цагаан дээр нөгөө ямар нэг байдлаар хараад бичсэн тийм үг биш. Уг нь бол хуулийг яг энэ зөв бичсэн мөртлөө хэрэгжүүл буулгахтаа та спортоор хичээлж байгаа бол спортоор буугаа. Ангаар явах гэж байгаа ангаар буугаа. Харуул хамгаалтын компани бол харуул хамгаалтаар. Ингэж хөрсөн дээр буулгасан бол энэ бол айгүй зөв зохицуулт болох. Яг энийг юм шиг бол зөв миний ойлгож бол цагдаагийн байгууллагын галчин тухайг хэрэгжүүлэх гэж юм чинь яг юу юм шиг байна. Одоо чинь спорт сургалтаар зориулж ашиглаж байгаа зэвсгээ би одоо спортын зэвсгээ анд аваад явах юм бол би шууд зөрчиж явах хэрэгтэй байхгүй. Зориултын бус. Зориултын бус ашиглаж яана гэсэн үг. Одоо болохоор тэрийг бол бид хянах болчихсон. Багтаа зүгээр тэрийг магадгүй одоо чинь байгууллага хамгаалагчдын дээр уул хадандаа явж байгаад магадгүй тэр нь шал хэрхэн байна. Тэгтээ шалгаад өө таних чинь одоо дэвстэ цахимын үгээрээ үзэл те. Таны зэвсэгч энд бүртгэл дээр чинь шууд юу шүү дээ. Спорт их ч. Танд ямар зорилго авч байгаа ингэж зүйл өөр байхгүй. Манай тэхгүй байгаа. А тэгтээ буудлын тэрэн дээр бол үзмөр цуглуулгач тэр аль нь ч ирээд буудаж болохоор хэвчээ бас нэг талтай. Тэгэх юм бол ангийн хүн чинь бууга тусалд оруулаа өөрөө бас тэрийг эзэмшиж тодорхой дадлага хэрэгтэй тий. Спортын жуусаа тийм тодорхой тэр арай утгаараа хэрэгжүүлэх тал дээр нэг жоохон тийм бол байх. Шинжлэхдээ энийг бас анхаарах байх гэж найдаж байна. Яг тэгвэл спортын нэг одоо тэмцээн дээр энэ айгүйх гардаг. Яг тэгвэл спорт сургалтын зорилттой зэвсгээр спортын тэмцээн уралдаанд орно гэж байна шүү дээ. Тэгэнгүүт ангийн гэрчлэгээтэй хагас автомат зэвсгүүд байгаа шүү дээ. Энд ч одоо 17 оноос өмнө лөө ороод ирсэн бүртгэлтэй байсан тэр чигээрээ ангийн гэрчлэгээтэй. Тэгэнгүүт тэр одоо ингэ байгаа зохицуулалтаар бол ангийн гэрчлэгээтэй ангийн зорилттой зэвсгээр спортын тэмцээн уралдаанд орох нь бас зөрчилдөд эхэлж байна. Эсрэгээр. Тэгээд зөрчилдөд эхэлж байгаа байхгүй наадах чинь. Гэхдээ наа чинь одоо юу гэдэг спортын зэвсгэр хаан хийж болохгүй юм уу? Болохгүй гэж байгаа бас. Энэ тэгвэл ангийн зэвсгэр спортоор хийж болохгүй юм уу? Ингээд ийм сонирн болох ч. Магадгүй ангийн зэвсэг оролцдог спортын тэмцээн байдаг шүү дээ. Байдаг байхгүй та. За яг хөө менежерс юм уу? Одоо менежерс классик тэр одоо спортлог холын буудлага дээр бол ангийн гэрчлэгээтэй байхад бол одоо төвтэй өдөр чинь зориулттай холбоодох. Тийм байгаа юм чи бас тэрэн дээр болж байгаа. Тэгэд яг хөө энэ спорт сургалт гэж ялгаж салгасан хагас автомат ажиллагаатай зэвсгнүүдийг л тэгэхдээ энэ дээр ч бас бодвол ангийн манад ч ганцхан ангийн зэвсэг нь гар ажиллагаатай байна гэж орцсон байгаа даа шүү дээ. Энд чинь бас сонирм ойлголттой байгаа байхгүй. Энэ ч ийм тийм спорт бонус зөндөө байгаа шүү дээ. Тийм. Магадгүй би ихээр явж чад нэг чон ганцхан сунгалгаад ингэчээд би онох галж өөр бариулчих юм. Тэрний оронд магадгүй хагас автомат зэвсэгтэй байл амиач авах юм бол бас тийм байна шүү дээ. Одоо тэгвэл яг энэ тухайн үйлдвэрлэгчийн англи нь өөрөө буруу байна уу гэж хараад байна. Гэхдээ англи бол байна. Яг бол нөгөө уусаа зэвсэг үйлдвэрлэгч нь үйлдвэрлэхдээ иргэнийх хууль сахиулагчийн цэргийх гэд гаргаж байгаа юм. Тэрийг иргэнийхэн дотор ангийнхан спорт ингээд дотроо тэрүүгээр нь л юм шүү дээ. Одоо харуул хамгаалтын компани одоо байна. Өөрийнхөө ажилчдын одоо ур чадварыг сайжруулаад тэмцээнд оролцуулъя. Тэгэд өөрийнх нь эзэмшиж байгаа галц зэвсэгтэн очиулахыг буудаж болохгүй болчихж шүү, тийм үү? Ийм парадокс юу байх вэ? Ийм тэнийг юм гэж. Тий. Одоо энэ бол одоо буруу. Хуулийн дээр чи харуул хамгаалтын зэвсэг хагас автомат ажиллагаатай байхгүй гэж бичсэн байна шүү дээ. Уг нь бол бас тийм байгаа. Тэгсэн мөртлөөсөө харуул хамгаалтын зэвсгийг болно автоматар болохгүй.
Хагас автомат бол автомат гэж байгаа. Уг автомат. Автомат ажиллагаатай гэж байгаа юм тийм. Тэгээд дэр чинь харуул хамгаалт гээд одоо нэг ер нь бол одоо ингээ харахад харуул хамгаалт гэсэн мөртлөөс спортын зэвсэг авчирсан л байдаг. Тийм шүү дээ. Тэгээд энийг зүгээр би бол ерөөсөө энийг засгийн газрын гишүүн тогтоох хэрэггүй юм байна. Тогтоох биш. Үйлдвэрлэгчийн зориултаар л шийдвэрлэе гэдэг ч юм уу тийм бол болчих юм санагдав. Тэр буудагтай тэр үйлдвэрлэгчийн өөрөө тэр нэг баталгаатай ирж байгаа шүү. Түрүү бас нэг юм байна. Одоо манай импортлогчийн зүгээс одоо манай одоогийн хүчин төлөвлөрүүлж байгаа хуулиар болохоор галт шиг импортлогчийн зөвхөн харуул хамгаалтаар ангийн зөвлөлтөөр зарж байгаа тийм үү. Өөр спортын зүгээс зарахгүй байна тийм. Тэр чинь нөгөө саний миний ирээдүйд иргэний гэдэг дотор ч өөрөө харуул хамгаалт спорт орчод байгаа мөртлөө спортын бууг нь өгөхгүй байгаа. Спортын зөвшөөрлийг өгөхгүй байгаа Спортын шууд хагас автоматар англи руу орчхоор бид нар хагас автоматынхаа нэг ясандаа хэрэгцээг шаардлагыг хангахын тулд бид нар харуул хамгаалтын квота байна. Энд дээр хагас автомат буунуудаа авчирч иж нэг ясандаа тэрийг хагас автоматынхаа тоог нөхдөг. Гэтэ одоо энэ чинь нэг юм нөгөө одоо хуулийн одоо юу гарч Одоо англи зориултаа хагас автомат байсан ч болох байсан уу? Тэр чинь нөгөө шилжилтийн үеэс өмнө бол ангаар яваад хоошоо бол одоо чи ханууд бол үйлдвэрлэж байгаа ус нь бол ангаар гарах хийж байгаа шүү дээ. Яг манайхын хуулийг би миний өнцгөр бол ингэж хардаг. Хагас автомат зэвсгийг хаана агнуурт хэрэглэхээр мэдээж эн чинь нөгөө байгаль экологи хамгаалж байгаа зүйл болов уу гэж хардаг. Яагаад гэвэл энэ хагас автомат зэвсэгтэй 30 сумалцсан магазинтай чинь ер нь бол нэг жоохон хүн болгонд хийхгүй ч гэсэн магадгүй юм хядлага болов яах. Яг энэ нөгөө ингэж хараад байгаа. Эсвэргээр нь үнэхээр тийм анги өрөөнд явах хагас автомат зэвсэг хэрэглэх сонирхолтой байвал спортоор хичээл. Манай бас нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр манай очир данис компани оролцож байгаа. Манай бас өмнөх хэд хэдэн дугааруудаас ивент тэтгэж байсан. Энэ компани маань одоо 15 жилийн араас одоо сайхан хийж байна. Тэгээд энэ компани маань Европын технологи, Герман чанарын технологи, техник технологи нэвтрүүлсэн тийм мундаг үйлдвэр байгаа. Тэгээд хос бэлгийн гард урчаа. Орцогч нартай бас. За. Баярлалаа. Аял зугаалганд амттай. Автомашинда суухдаа амт шимтэг. Адлын кино үзэхэд шүүслэг. Ажлын завсарлаганд ч таны гарт. Hello Branding mini salami тантай хамт Hello Meat Snacks. спорт бууны хагас автоматын ерөн үзэл санаа чинь Тэмүүжин гишүүний үед орж ирсэн. 2015 оны хуулийн үзэл баримт дээр. Энэ 15 оны хуулийг 11 гишүүн Тэмүүжин гишүүнтэй 11 гишүүний батлаад улсын хурлаар 6 удаа буцаагдсан байна. Ганцхан асуудал энэ хагас автоматны ярээс. Яагаад гэвэл энэ Монгол улсын зах зээл дээр байгаа бүх хагас автоматыг буцааж аваад нөхөн холбоор олгох тухай яригдсан. Энэ нийт улсын төсвөөс 20 тэрбум гаргахаар болсон байхгүй. За энэ дээр дэмжигдэх улсын төсвөөс гинтийн нэг ийм хуулийн юунаас заалтаас олж татврын хууль, зөрчлийн хууль бүгд өөрчлөгдсөн шүү дээ. 20 тэрбумыг гаргах уугүй юу гэдэг дээр 6 удаа буцаагдсан хууль. Тэгээд энийг Тэмүүжин гишүүн ганцаараа юу яаж орж ирсэн. Дэмжиж орж ирсэн. Спорт болгоё. Харуул юу автоматик. За ингээ хууль батлахдад нэлээ ерөн хэрүүл тэмцэлтэй болсон хууль шүү дээ 15 оны хууль. Маш их лобби орсон. За нөгөө талаас спорт буудлын холбооны нөлөөч бас орсон. Хоёрдугаар энэ хуулийг яг хагас автоматын яриа бол үеийн үед байгаль орчны яамны сайд мэрэгчлэлтэнгүүд нэг осондоо энэ хуульд хагас автоматыг хориглох бичгээ явуулсаар байсан. За энэ бичгийг явуулахад гол нөлөө үзүүлсэн нэг анчдын нийгэмлэг, ганц нэг импортлогчуд, зарим нэг механик буу оруулж ирдгүүд, нөгөө хагас автомат буу оруулж ирдгүүдийн хоорондох нэгсний жоохон тэмцэл болсон байна. Энэ дээрээс яамар угаа хагас автоматаар ангаа ингэж цөөрүүлээд байна гэсэн мессежийг өгөөд эхэлсэн. Гэхдээ бодит амьдрал дээр бол хагас автомат ямар нэг байдлаар ангийн тоо тархац хэмжээнд нөлөөлөхгүй байсан. Гэхдээ энэ бол 15 оны үед болсон лоббиний асуудал. Ингээд энэ хууль батлагдахтаа спорт сургалт руу харуул хагас автоматыг оруулсан тийм үү. Гэтэл үйлдвэрээс бид нар авахд ямар ч буу иргэний зориултаас дотроо спорт ан гэж хэзээ ялгахдаггүй болчихж байгаа. Тэгээд оруулж ирээ борлуулахаараа бид нар харуул хамгаалтаар борлуулж байгаа. Нөгөө талаас
энэ гайлын асуудалтай холбоотой хууль журам бол галц усгийн хууль бол яг ингээд айгүй зүгээр болоод хөрсөндөө суудсан шүү дээ. За улсын хилээр тусгай зөвшөөрлөлтөд бараа оруулж ирэх кодлсон барааны жагсаалт гэж нэг журам байна. 93-1-ээс 93-5 6 хүртэл. За яа түүхээр энийг харин өстө үзмжээрээ бүх гайлын байцаагч нар шийддэг. Байлдааны галц усгийн одоо нөгөө дагалдах хэрэгсэл түрүүний яриад байгаа нөгөө маазал барик эдрийг чинь бүх дагалдах хэрэгсэл болчихдог. Уг нь зарчмын хувьд үндсэн эд ангиу дагалдах эд ангиуг ялгаж яаж энэ дээр тусгай зөвшөөрөл авах уу одоо нөгөө цагдаагаас зөвшөөрлөх үү манайх лиценз авах уу энийг ялгамжтай үнэлэх ёстой. Энэ ялгамжтай үнэлж байгаа тайлбарчин гайлын байгууллагад ийм зузаан байдаг. Уг нь тэрийг уншвал маргалтах ирэх байхгүй. Сургалт жил болгоо ордог. А гэтэл гайлын байцаагч нар ч өөрсдөө нөгөө нэг авилгал авах статустай албан тушаал учраас сар болгон сараас 3 сарын хугацаанд байраа сольж байгаа шүү дээ. Статустай юу? Статустай. Гайлын зөвлөнд дэлэг. Дараагийн байцаагч ирэхээр шууд үзэмж ирэх шүү дээ. Тэр хуулийг хийжээж болдог. Ерөөс ямар ч Хуулийн дээр ийм юм байгаа шүү дээ. байх хэрэгтэй. Галц зэвсэгтэй холбоотой 3 юмыг л зөвшөөрөл авнаа гэдэг. Гол төмөр замаг идэг, замаг хайрцаг идэг. Аа, Бусан дээр нь бол усан дээр нь байхгүй. тусгай зөвшөөрөл байхгүй шүү дээ. Тэнгүүд энэ жагсаалтаар 93-1 дээр дагалдах хэрэгсэл гэдэг үг чинь өөрөө гарчхан кодлсон барааны жагсаалт байхгүй юу? Тэнгүүд энэ дотор орсон гээд бууны бүс, ирмэн одоо нөгөө синж, бариул одоо сүүлийн бүтэн жил бол бүгдэн дээр нэгж байгаа. Арахгүй уг нь. Нэгж байгаа. Гэхдээ энэ дээр бол за ямар ч нэг байдлаар маргаангүй хэрүүлэхгүйгээр тэнцэнээс бараа авах ойлголт бол байхгүй. Биднэрт бол энэ ийм бүртлэгч ямар нэг холбооч гэдэг юм бараг хар данс дэвтэр бол байдаг. Оронгууд чи их хийлгээ маяг илүүгээл намайг шууд эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр энийг ямар нэг байдлаар жигдрүүлж хуулийг одоо энийг яснаа нэг мөр хэрэглэх хэмжээнд очиж бид нэр асуудлаа шийднэ. Тэр болтол маргаан үргэлжлэсээр байх бол. Миний түрүү хэлсэн чинь нөгөө хойлоос тавсан журам байдаг гэдэг. Тэрийг одоо ер нь бол шинжлэх цаг нугасаа болцсон. Энэ 15 оны хуультайгаас нийцээгүй ер нь тэр журам чи хэдэн оных байдаг вүлээ? 2000 2002 оных ч илүү нэг тим журам байгаа. Хууль нь 15-нд шийдлэгдсэн журам нь 2002 онд тэр кодлсон барааны жагсаалт гээд 93-ийн 1-ээс 6 ойлоо 7 хүртэл бийдээ. Тэгээ тэн дотор нь юмнууд орцсон байна. Тэгээд наадхан дээр ч би ч гэсэн бас нэлээд толж үзчихсэн. Тэгээд ер нь заримтай нь ойлголцохтой нь ойлголцсон, ойлголцохгүйтэй нь ойлголцохгүй. Яг хүн болгоны үзэмжлэх гэж байна. Энд чинь нөгөө нэг одоо бид нөгөө зөвшөөрлийн дахь янз бүрийн хуулиудаа ингээд зэгцэж ийн авилгалаасаа салъя гэдэг. Ерөөсөө хууль журам дээр чинь хоригдмол ойлголт төрүүлэхээргүй хин нэгэнд ингээд үзэмжээр шийдэх байдал үүсэхгүй байх болчих واخгүй тий. Манай дандаа харахгүй одоо тэр журам нугасаа тийм үзэмжээр шийдэх асуудал үүсгэж байгаа байхгүй. Харин тэрийг л тэрийг уг нь бол нөгөө тайлбар тойлгоод энэ зузаан номоо гайлын байцаагч нар нь өөрсдөө хэрэг ашиглах юм бол маргаангүй шийдэгдэх гэх байхгүй. А гэтэл ашиглахгүйгээр зөвхөн гарчхийнх нь өөрөө дагалдах хэрэгслээр нь шийдэдэг шүү дээ. Одоо бид нар энэ болдог бол бидний санал чаддаг нэг юм болохгүй л. Гэтэ хин нэг юм бас ингээ усж байгаа авчвал зүгээр л юм тий. Тэгж бодож байна. Лиценз авахдаа дагалдах хэрэгслийн магазины хамт гэж бичүүлж оруулж ирж байгаа. Тэгэхгүй болохоор гайл угаасаа маяглаад байгаа надад тэр чинь. Тэр юм ярьж байгаа юм. Гэтэ уг нь бол буучин магазин замаг энэ бүх юм чинь нийлж нэг юм уу болно л доо. Машин авлаа гэхэд бид нар моторын дугуйг ямар нэг байдлаар тусдаа татвар мэдээлдэг үстэй. А гэтэл энэ буунд хийж байгаа 3 ширхэг магазин дээр ч 3 ширхэг магазин лиценз нэгдэг байгаа байхгүй. Гэт нөгөө нэг харахгүй үзэмж юм шүү дээ. Тань харахгүй хаад байгаа. Ямар байцаагч тэндээр таарж байгаас л болж байгаа хатад. Тэгээ ер нь бол яг хаад хийжсэн тэгээ сүултээ манаа дээр бол наадах чинь нэг царай харж үүсдэг юм шиг. Эсрэг хүснэх хүн дээр очих юм уу? Одоо тийх ямар ч үг болсон шүү дээ. Нэг мэдүүлэх юм чинь төв дээрээ болцсон. Захимаар явуулаад тэнд өмлөгөө хийгдээд буцаж ирж байгаа шүү дээ. Одоо манай нэг асуудал байл дээр явж байгаа маргаан дагуулад яг энэ буунд ирсэн магазинуудыг хураалгаж байгаа болохоор дахиад тэр хураалгасан магазиндаа зөвшөөрөл хайгаа явж байгаа 2 сарын хугацаанд бид нар 2-оос 3 сарын хугацаанд албан байгууллагуудаас хариугаа авч байгаа шүү дээ. Зөвшөөрлөж. Энэ агуулгын мөнгийг бид нар төлдөг байхгүй. Наач нэг тийм баг шүү дээ. Тэгээ энийг би маргаа эхлүүлээд нэг ясандаа нэг шүүхээр нэг шийдвэр гараад миний зөв юм уу буруу юм уу хуулаа буруу би буруу ойлгоод байгаа юм. Нэгцийг үүсэх хэрэгтэй нэг асуудал явагдаад л байгаа. Саяхан 8 сарын хавьд лөө Балаамлын төрийн нарийн бичгийн дээр чинь ган үеийг нь болов тийм баха. Нэг юу ярьсан шүү дээ. Нэг
одоо бид орон нутгийн хамгаалтын тухай хуультайгаа уялдуулаад галзуурын тухай хуультай ч гэсэн өөрчлөлтөө бол энэ заавал ингээд жившиг зардаг хэдхэн нэр юм бол хүн болгон бодож чаддаг бол хүн болгон буу оруулж ирдэг ихтэй баймар байна нэг яригдаад усын хулийн гишүүд чи бас ингээд чи одоо баг энийг төлөвлөлөөд энэ буу шийдэм оруулж ирэхлээр хүмүүс нь буутай болчоод одоо иргэдэн биеийг халаад ядаад эхэлнэ гэдэг юм л тэр үлчтэй ямар хөө та нар байсуур юм хөө яг одоо өчигдөр төгөлд төр мөрдөж байгаа хуулийн тэр нөгөө нэг аюулгүй ажиллагааны сургалтанд суусан те галц зэвсэг эзэмших нөгөө одоо нөгөө нэг сэтгцэн биш одоо тэр чинь нөгөө галц зэвсэг эзэмшихэд харшлах зөвлөгөөгээд нэг А33 юм аягт байна шүү дээ. Тэр мөр бүхэн бүрдсэн хүн бол Монгол улсын иргэн жилдээ нэг удаа гадны улсаас галц зэвсэгийн порталж авч хэрэгтэй байна шүү дээ. Тийм тэрнийхээ хүрээнд ер нь бол би бол боломжтой ер нь бол тэрийг зөв гэж бодож байгаа. А гэхдээ яг нөгөө заавал нөгөө дэлгүүрээр зарах хүн болгоны буутай олгын энэ төр гэхээсээ илүү эхлээд Монгол улсынхаа иргэн болгоныг яг энэ галц зэвсгийн тайлбарлах хэрэгслийг зөв ашиглах аюулгүй ажиллагааны сургалтууд зөв дадал энийг нь эхлээд суулгах хэрэгтэй. Ялангуяа нөгөө орон нутгийн хамгаалалтын хууль гэж дөрөв хэлсэн шүү дээ. Тэрнтэйгээ уялдуулаад нөгөө орон нутаг болгон дээр сургалтууд маш сайн явж байгаа хэрэгтэй. Яг л түн техник бол техник. Автомашин барьсан ч хүний амнаас хохирох хохироо галц зэвсэг барьсан ч хохироо. Тэгэхээр энийг яаж зөв аюулгүй ашиглаж сурах вэ гэдэг дадал бүх юмыг иргэн болгонд ер нь суулгаад өгчүүлэх зүгээр. Ягаад гэвэл их цөөхөн хүн амтай манайх те глобалистикийн өвчс хоёр том гүрний дунд байдаг дандаа л ачигдмал байдаг. Тэгэхээр ер нь ингээд галц зэвсгийн соёлыг бол илүү сайн өргөн хөгжүүлж өгвөл биднээс ер нь ирээдүйд маш хэрэгтэй. Тэгээ энэ сатагийн байгууллага одоо сургалтын зохион байгуулагчсан маа шүү дээ. Би зүгээр чинь бат хамгаалах салбарын хүмүүс ч байна шүү дээ. Одоо аймаг орон нутаг болон чинь цэргийн цэргийн штаб гэж байгаа. Тэр нь зарим цэргийн ангилт болчих зарим аймагуд нь тэдэр болгон ч өөрсдөө зөвшөөрсөн буудлын талбайтай тэр нь сургач хүмүүс байгаа шүү дээ. Бэлдэж болно те. Юу тэгж бодоо нэр ингэж арайлгүй төхгүй болоод одоо бол одоо жишгээр бол зүгээр цагдаа дээр цагдаа олон нийтийн сургалтын үүднийг бүртгүүлээд хүний тоо бүртгэхээр нэг очиж суучаал те. Тэгээ орон нутагт хайрдаа явж сургалт хийдэв шүү. Тэр бол хүмүүс бууз зэвсэж авч чадахгүй одоо юу ач сургалтын шууд амрахгүй л гэсэн үг шүү дээ. Хүний нөөцийнхөө болцоог харж байгаа л орон нутаг болгон дээр зохион байгуулалт яг энэ орон нутгийн хамгаалтын хууль гэдэг юм хаягдчүүлэл явуучвал энэ бол зөв зүйл бол байхгүй шүү дээ. Тэгээд яг энэ хуулийн дээр бас миний нэг зүгээр харддаг нэг үнцэг үеийн нөгөө тусгай хэрэгцээтэй хүмүүсүүдээ ер нь бол хязгаарлаа хийсэн шүү дээ манай энэ. Энэ дээр би жоох эсрэг гадны улсууд ялангуяа спортоор хичээлж байгаа тэрэгэн зэрэгтэй хүн ч хийж болно, нэг гарах хүч хийж болно, тэр чинь төрсөн ч хийж болно, олдмол ч хийж болно шүү тийм биз. Тэгэхээр тэр хүмүүсийг ер нь бол чи нэг хураагүй байна, чи нэг гаргүй байж гэдэг юм чи явж чадахгүй тэрэгэн зэрэгтэй сууж ингээд галц зэвсэг эзэмших ер нь бол хорой хийцэн. Тэр чинь хүний эрхийг ер нь амар боомлуулсан бас нэг тийм юм болсон юм болов уу. Энийгээ бас хэрвээ хуулийн шинжилгэж байгаа бол бас эргэж хараад те. Тэр нөгөө манай үзүүлэлтээр бид нар хэнийгч ялгарлан гадуухгүй гэж байна шүү дээ. Тэгээ энийг бас эргэж хармаар бас нэг тийм үнцэг энэ бол ялтчих. Тэр нэг хаан Филиппин нэг юм шиг л шүү дээ. Хоёр хөлөөрөө будаж байгаа. Гар барахгүй. Тийм Европ Америк чинь тэрэгэн зэрэгтэй суудсан. Тэрэгэн зэрэгтэй үнд суугаад болох зориулт тэр төрлийн спортууд байгаа шүү дээ. Бенчрест ч байж болно, F класс ч байж болно, стил челленж ч байж болно шүү дээ. Хөдлөхгүйгээр тэр утга гаргүй хөлгүй бүгд будаж болж байгаа. Энэ нэг жоохон энэ хуулийг яг мэдээж сайжруулсан 15 оны үл дахиад энэ дотор нэг жоохон юм алдаанууд байд юм бол гэж харсан. Тэгэхээр шинжлэх гэж байгаа бол энийг бас яг шинжлэх гэж байгаа хүмүүсүүд маань бас тусгаж аавны эзтэй тий. Тэр чинь яг зүгээр сэтгцийн өөрчлөлт гэдэг энэ л тэгээс нь бос нь бол хамаагүй байхгүй тий. Энэ хуруу байхгүй бол тэнцэхгүй ч юм. Одоо энэ хуруу хүн асуудалгүй даа. Сая одоо дэлхийн авраг дээр гар цэнгэлтэй англи дээр манай Монголын тамирчид бүгд дунд уруугаар батсан. Тэгээд дунд уруугаараа буудаж байгааг нь харин эсрэгээр нөгөөдүүл нь харчаад даваад л юм байна гэд 2-3 хоногоос нөгөөдүүл чинь дүүрээд эхэлчих. Тий. Энэ чинь юу байхгүй тий. Би бас нөгөө 101 Америкээс нөгөө төвшөөс аварлаа импортлж орвол юу яадаг нь зуучилдаг тэр нөхөртэй уулзсан. Тэгээд тэр бол ярьж байгаа. Танад ингээ хуулийн дээр манах юм байдаг гэж ярьжсэн чинь. Ягаад тэгж ингээ өдөс гайхаад ташаад. Тэр хүн магадгүй азгүй байж байгаа гар хөлгүй болчихсон гэж магадгүй. Тэгээс тэр хүн ягаад ялгарлаж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр чинь бид нар ингээ сонин хуультай байна тий. Тэр шууд гэж магадгүй дайнд явсан цэрэг Ахмад дайчин гар хөлгүй болчихсон юм бол тэр хүн тэгээд цаашаа гаргүй ч гэсэн ихгүй ш. Манайд бас үршүүл үр гүйцэтгэд бүр тэгж ярих юм бол
хиймэлүү протезо хийцэн те. Гэхдээ жирийн шиг дахиад хаадаг шүү дээ. Гэж байгаа байхгүй. Гэхдээ юу статус нарийн өөр бол нөгөө үнцнийг авардлага орчдөг ч юм уу хийгээд авчдаг гэж байгаа байхгүй. Тэр хүмүүс ч мэдээж тэгэл нэг дуртай үедээ яваад ангруунд яваад авахгүй шүү дээ. Дандаа л буудлах спорт бол хичээл хүмүүс л. Тий. Нөхөр дуртай бол тэгэл хичээл. Ер нь бол түрүүний орон нутгийн хамгаалалтыг бид нар хүчтэй байг бол хүмүүсээс сайн чадарж болох. Түрүүний ганцхан галц шиг заахгүй байгаа байхгүй тий. Нөгөө хамгийн том чухал юм нөгөө анхан шатны тусламж гэдэг юм тий. Одоо энэ буудагч тамирчнаар бол ихэнх нь бүгд тэрний дадлага юм эзэмшээ өөр ихгүй сурж байгаа байхгүй тий. Тэрийг магадгүй бүгд Монгол бас бүгдээрээ мэддэг болчихвол ядаж л энэ асуул аваар гэмтлийн үед гарах эрсдлийг бууруулна тий. Бүгдээрээ чаддаг болчихвол тий. Тэр энэ том чухал том юм аа. Тэр би бол тэр төрийн нарийн бичгэндээ хэлжсэн маш зөв л гэж харж байгаа. Өнцг нь бол зөв тий. Таны хувьд юу гэж бодож байна? Би яг бас нэг арай өөр бодол байна. Хүнийг ялгарлан гадуурхах та биеийн ямар нэг цогцолтол дутал одоо дутуу эрэхтнэр ялгуурлах нь бол угаасаа буруу. За сэтгцийн хувьд бол зайлшгүй шалгаруулах хэрэгтэй. Энийг бол галц хэсэг гэдэг чинь өөрөө эний галц хэсгийн хэрэглээ чинь их байх тусмаа нэг осондоо галц хэсгийн суур боловсролыг аль болох багаас нь энэ аюулгүй байдлыг болж игэл 10 жилд нэг цагийн хичээлэр ч юм те аюулгүй байдлыг оруулж одоо нөгөө яриад байгаа бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдал ямар нэг байдлаар бид нөгөө нэг улс орныхоо тусгаар задлыг хамгаалахад иргэн бүрийн оролцож чухал тийм үү. Энэ байдал нөгөө талаас дэмжигдэнэ. Гэхдээ галц хэсгийн хэрэглээ ганц алдагдуулах юм чи яг нөгөө нэг сэтгцийн асуудалтай хүмүүсийн үе үеийн нэг террорист талах шиг юм болдог асуудал шүү дээ. Энийг хязгаарлах гэж тэр эрүүл мэндийн бичгийг нэг ясна магадлахыг шаардаж хуулинд оруулсан юм. Гэхдээ энэ дээр яг уу тэр эмчнэр бол ажиллах хэрэгтэй. Энэ хүн сэтгцийн асуудалтай юу галц хэсэг хэрэглэх одоо эрүүл ухаан байна уу ч гэдэг юм те. Тэгж тэрэн дээр анхаарна үхээс хуруу дутагдaltaй гар хөл дутагдaltaй энэ талаараа ялгарлах хэрэггүй болчихж байгаа байхгүй. Одоо тэр би зөв харж байгаа одоо магадгүй 10 жилийн өмнө сэтгцийн асуудал гэдэг талаар нь бас баг дуурдаг хүмүүс нэг одоо болохоор одоо бид бүгдээр фэйсбүүк гэдэг юм харж бас л олон дормжлол янз бүрийн үзэж байгаа тэр сэтгцийн асуудал хүмүүс их болцсон юм шиг. Тэрээс сэтгэл зүйч бас ихээр бэлдсэн юм шиг. Миний харж байгаа одоо өөрөөр ханддуулж тэгэхээр одоо энэ сэтгэл зүйн тест авдаг юм те нэг шалгалт нэг нарийн өөр болох байх л та. Авдсан шүү дээ. Би ч нэг өгсөн л гэж гоохгүй ч тэр нь сургалтын эмчнэр нь бол авчихсан. Хүн хялбархан аргаар бол авчдээ шүү дээ. Нөгөө энэ Жимбартер бас харуул хамгаалалтын сургалтын зүгт авчихсан. Тэгээ Жимбартер хүмүүс асууд тоор яаж шалгав? Орсон ч юм асууж юу гэж асуу. Бант усаа дүүрэн ус тавьж хажууд нь шанаа тавьсан. Тэгээд энэ яаж хурдан суллах вэ гэж асууж илээ гэх солио баазраад яваа. Юу ч нэг чинь тестнээс авдаг л тээ. Яг нь хуучин яг бас энэ чинь юу одоо шүү одоо нөгөө энэ сургалт ярьсан нөгөө бид нар одоо жолооны төвшин бас бид нар бүгд л сургалтын суугаад ингээд авчлаа гिचлээ авчлаа. Хуучин одоо галцгийн гişгтэй хүмүүс бас буугаа зөвшөж байгаа. Тэд нар яг бас юм бодоо шүү дээ. Сургалтын суугаагүй хүмүүс бас байна. Тэрийг бас төгтөөл байна гэсэн. Чи заав сургалтнаа суугаад тэр гэсэн. Яг одоо суух ёстой хэлтэй. Тэгээд нөгөө хүмүүс чинь яаж өдөө орнотоос идэх юм ингээд. Тэгэл буугаа шууд тэр чинь аваад чинь гэдэг юм. Тэс нөгөө зөвхөн буу шилжих үед л гарч ирж байгаа одоо кейс болж эхэлж байна. Өмнө сургалтын суугаагүй угаасаа галц хэсэгтээ зөндөөлсөн шүү дээ. Тий энийг нэг зохицуулах байх л та. Нэг зохицуулалт гарч ирэх л үү. За энэ галцгийн хууль маань ер нь бол би зүгээр хардیں۔ 15 онд орсон бол энэ хайцангуй гайгүй сайн юм. Зүгээр хэрэгжүүлэх гэж байгаа буюу доошоо хэрэгжүүлэх дээр одоо нэг тодорхой төрлийн эрх олгогч одоо комисс гэдэг юм бүрэлдэхүүн тэднээс харж шийдвэр гэж байгаа юм онцгой байна. Минийхэр бол одоо жишээ нь чи яагаад энийг харуул хамгаалтын гэж биш ингээд энэ спортын бүгэ харуул хамгаалтын гэдэг юм уу тодорхой төрлийн хүндийн орчин үгүй наач ингээд дээрээс гэж хий ингээд явсараад комиссарч гэдэг байхгүй комиссараас гарсан шийдвэр болчихоо. Тэгээд тэр шийдвэрийн үзэхэд нөгөө нийтэд ингээд юугаар гаргасан хэм хэмжээний залт байхгүй тэгээд надад л санагддаг шүү. 15 оны хууль асар ололттой хууль. Өмнөх хуулиар зөвхөн зарах, шилжүүлэх зохицуултууд байжлаа шүү дээ. Энэ дээр хилээр нэвтрүүлэх, хадгалах, тээвэрлэх, бусдад шилжүүлэх, одоо хэрэглүүлж болох гэдэг энэ даваа талуудыг төр нэвтрүүлэх гэж биш хилээр бас буцаагаад ороо гаргадаг зохицуулт өвн байгаагүй шүү. Тэгэхээр бид нар нөгөө гаднаас тамирчин авчирхаар тэр хүн тамирчны бууч хилээр орж ирэхгүй болчиход байдаг. Тэгээд ийм
юунуудыг одоо олж харсан Тийм. давуу талтай бас сайн хууль болсон юм. А яг хөө энэний зүйл заалтыг нөгөө нэг тодорхой буулгахтаа л жоохон буруу орчдөг болохоос хууль нь бол ямар ч асуудалгүй сайн орж ирсэн. Би ч багаас л нөгөө гац зэвсэгтэй калавр гэдэг манайхаа ярьдаг. Тэнтэй хавцаал өссөн. Тэгээд тухайд ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд 15 он ах гац зэвсгээ хууль шинжлэхтэйд ингээд орж исэн. Тэрнээс ч өмнө одоо нэг 2001 он гадаадаас нэг удаа л авчрах хэрэгтэй Монгол тий. Тэгэхээр жил болгон Одоо жил биш хууч юм уу? Одоо тэгээд жил болгон болсон бас нэг алдаа л зөндөө байгаа. Тэгээд энэ дээрээ хуулийн дотроо бас нэг ганц нэг ингэсэн юм бас магадaltaй юм байл. Яг түрүү ярьсан нөгөө доошо буугаад журам гараад ингэж байгаа нэг хуулиасаа илүү журам болчиход байгаа гэж яриад байгаа шүү дээ. Нэгээр гой зөксөлчл тэгээд хууль одоо таалагддаг ч. Гэхдээ энэ юу л нэг хүний амьдрал юм чи баян юм чинь заавал нэг шинэ юм гарч ирэхийг уусад зохицуулах гэж хууль эрхцүүч ерөнхийдөө дагаад л гэдэг шүү амьдрал. Тэгэхээр энэ одоо нь шинжлэх болох юм болсон байх юм. Тэгээ одоо 10 жил болчлоо. Дараагийн шинжилтийг бас орох зайлшгүй шаардлагууд үүсэлтэй. Тэгээ одоо байгаа хуулиараа ч гэсэн манай түрүү хэлжсэн шүү дээ. Аз төв дотор ер нь хамгийн юм таатай хуультай болсон шүү. Ер нь гоё шүү тий. Тэр нь бас чөлөөтэй эзэмших хэрэгтэй байж гэн хүссэн зэвсгээ авч чадчихээн, спортороо хичээлж чинь. Тэг бүх юм нэг айтайхан байгаа. Тэгээд хэрэгжүүлэгч байгууллагууд маань ч гэсэн бас өмнөх үеигээ бодоход бол спорт дээр л одоо ингээ харж байхад бол харьцангуй дэмжлэг сайтай баг. Ер нь аль болох ойлголцоол бүгд болж байгаа болохгүй бүх юм аяар нь ярилцаад тэгээд одоо түрүү ярьсан квот гэдэг дээр нүртэл бас нэлээд гайгүй суул сайн тавьж өгдөг болсон. Ер нь хүссэн юмнуудыг амталттай сайн зөвшөөрч өгч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энийгээ байгаа спорт нөгөөч, спортоо бид нүү сайн хөгжүүлээд нөхөрч иргэний чинь галт зэвсэгний зэвсэгтэй нөгөө аюул барьцах бас тэр дадлууд чинь илүү сайн болж ирж байгаа. Тэгээд нөгөө би бод нөгөө анги өрөө гэдэг юмны бас жоохон эсрэг талд нь ээж суулж нэг бараг л үздэг. Хоёр эсрэг тал суулгасан. Тэр аль болох хүмүүс спортоор хичээл анд явах нь энэ амтны амаарах нь дэр багасах байх. Мэдээж Тэгээ ер нь бол хүмүүс галцсгээс айдаг хүмүүс их байдаг. Гэхдээ ангөрөө их спорт сонирхож байгаа ингээд төрлөөр өөр тий. Гэхдээ наадтай чинь нэг юм бидээс нэрээ. Бид нар бүгд хулгайнд тоог. тийм шүү дээ. Хуулийн дээр аг нурын тухай хууль чинь амтны хууль болоод орж ирэхдээ олзрын ан спортын ан гэдээ ялгаад өгсөн. Тэгээ хоёр Зөвшөөрөгдсөн юм маш цөөхөн тийм үү? Хугацаа баг. байхгүй. Зөвшөөрөгдсөн юм байхгүй яг хугацаатай. Ан нурынх нь болохоор нөгөө нэг тэдэс 10 сараас нэг 8 сарын хооронд юм уу туулаа мол яту мото ороод ирдэг. Гэтэл анчин гэдэг нэр том асар томоор орсон байхгүй тийм тэр. Энэ анчин гэдэг хүн нөгөө хариад үрэг хариуцсан байгаль орчны асуудал ирсэн засгийн газраас сургалтанд сууж анчны өмнөх авдаг ойлголт энэ хуулиар ороод ирсэн. Тэгэхээр чам тэр өмнөх байхгүй бол чи анчин биш. Би басндаа бол хууль босуулж. Ингээд бүгдээрээ бид нар бол үлцэг байна тий. Тий, бид нар бүгдээрээ хуулиар зөрчинө. Нэг басндаа нөгөө тухайд баталсан квотоор биднэрт нэг квот өгөөд нэг хитэн гахаа махаа гэд аймагуд өгж байгаа шүү дээ. За тэнцээс авлаа гэж чамд анчны өмнөх нь байхгүй энэ чинь хууль босуулж. Тэгээ энийг бас яг энэ үндсэндээ нэвтрүүлгээс авсан нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс энийг мэдэж авах нь шүү дээ. Тэгвэл та магадгүй чоноос улмаад чон 20 биш байсан ч гэсэн тэгээд алцаад явлаа та нөгөө анчны өмнөх байхгүй юу гэдэг нь шүү дээ. Тэр анчны өмнөхийн тэгээ сургалтаар болгоно гэж. За тэр нь хөрсөндөө буугаад нөгөө анд явуулах мэдгүй Өдөрдөө яг гоо тэгээд агнаас ан гаа тэр нь мэдээж бас коват зөвшөөрөл авч ангаа хэвчтэй байхгүй уг нь бол. тий яг. Тэгэхээр нөгөө агны ихээр нөгөө анчин гэдэг бас мэрэгжил. тэр чинь бас сургалттай. Сургалттай харилцсан малчин дүүнлэх болох гэж байгаа шүү. Тэгэхээр малчин дүүнлэх болох нь зөв юм байна. Тэгэхээр одоо нэг ан хийх гэж баахан бууг заруулаад байдаг. Баахан буутай нөхдөд байгаад байдаг. Тэр малчны үнэлээд юм ба за би л орж хараад юм яа. Тэгээ ан хийхэд тийм шүү дээ. Наач хийх мэдгүй. Бүгд 20-тай. Эсвэл нөгөө зөвшөөрлөө наав гэхээр олддоггүй. За наач нэг ажлын судлал суух. Заавал одоо ингээд буудах туртай бол заавал амтын гэдэг байхгүй сайхан сургалтууд спортын төвүүд ингээд нээгдсэн сайхан өөрийгөө хөгжүүлээ тэндээс гоё кайф аваад ингээд буу зэвсгийг бүрэн эзэмших боломж бол Монгол улсад бол бүр нээлттэй байгаа шүү гэдэг бас давхар хэлж тий. Зэвсэгтэй буудаж үзмээр зэвсгээ ашигламаар байвал манай сургалтын төвүүд дээр ирээд
Тий. Гой бодож болно. Мэргэжлийн багш нар заалгаад Буундаа дадлал болно шүү дээ. Айтайгаар хэлсэн. Би ч бас мэдээгүй мэд тавчлаа. За чи юм сурталчилан суугандаа насаараа сурд дуусахгүй гэдэг шиг. За ингээд манай нэвтрүүлгийг бас энд итгэжтэй бас дахиад нэг алтар шууд танилцуулчих. Манай Очирд агенси компани маань одоо манай нэвтрүүлгийг энд итгэсэн маань бас өмнө бидний нэвтрүүлгийг энд итгэдэг. Энэ хамгийн гол нь энэ компани босод махмахан бүтээгдэхүүн хийдэг, одоо хям хийдэг компаниуд биднээс бол ялгардаг юм даа Европ технологи, Герман чанарыг урдаа тавьж байгаа. Тэгээ та нар магадгүй зүгээр дэлгүүрт хямл хараад идэг юм. Эсвэл зайц ч юм уу те. Бидний үйлдвэр бүр нэрийн дэлгүүр дээр би тэр налахаас бас дэлгүүр очиж үзсэн. Хин гоё олон бүтээгдэхүүн байд юм лээ. Бас энэ өөрсдөө сайхан заалахмаар үйлчилсэн агаар центрийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн одоо шинэ жил болох гэж байна. Бүгдээрээ сайхан баяраа тэмдэглэх газар хайж бол энэ хамт олонд хандаарай. За ингээд нэвтрүүлгээ дуусгая та тий. За баярлалаа. За Баярлалаа. Та бүхэн манай нэвтрүүлгийг хэрэг таалагддаг бол лайк and share хийгээрэй. Бас subscribe заавал дараарай. Тэгээд уламжлалт дээрээ дуусгана. Та бүгдээр эрхэм мэдгчгээд дуусна. Тэгээд одоо анх чамайг оруулж бас ийм юм байгааг одоо л байгаа шүү дээ. Энэ санаа нь болохоор нөгөө галцгүй аюулгүй эзэмшиж байгаа нөгөө гохноор руу тавихгүй гэсэн санаа. Тэг ингээ харахад ингээ зүг гэсэн тэмдэг шиг санаа шүү. Тэгээд ийм нэвтрүүлгээс юм болгох чинь. Ингээд сууж. Тэг эрхэм мэдгч гэхдээ болоо байгаасаа. За Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд хамгаалсаар их болно. Эрхэм мэдгч.